It's Always Sunny in Philadelphia гэдэг нэг тэнийг олон ангитай кино үзэж байгаа. Үзэж байгаа ч гэжтэй. Би тэгтээ ойрд нөгөө нэг яг юм хийж явахдаа хажуудаа зүгээр 50 сонсоод байгаа болохоор юу ч үзсэн болохгүй л юм л та. 50 да. Чата 50 сонсож байгаа. Би сүүлд юу үзсэн шүү дээ. Netflix дээр Watcher үзсэн. Shit. Чи дуусгасан уу? Дуусгасан. Тэр тэгтээ надад тэгтээ яг уу нэг тийм нөгөө нэг Noah байгаа шүү дээ тий. Noir film noir тий. Тийм жоохон team vibe-тай тэгээд уусаа дуустаач гэсэн ингээ бүрүүлээд Exactly. Team vibe-тай гэхдээ яг ийм consistent чаагааг юм шиг санагдсан. Style нь. Тийм style нь тэгснэ ийм plot house амир ихтэй. Тэр нэг радио тэгээд тэр нэг охин тэгснэ тэр basement тийм ямар очтой тайл нь юусаа гараагүй. Тэгээд хамгийн тэнэг нь шүү дээ тийм ингээд тэндээ гарч байгаа үйл явдал дээр ингээд хамгийн зовж байгаа нь ер нь бол ингээд эрэгтэй нэг аахгүй husband те ажил дээрээ ч ингээд төлөвч чадахгүй тэгээ шинэ байранд ороод засвараа хийж ийн гээд ажилласаа эрт гараад те ингээд асуудалтай байснаас болоод компанийнхаа партнер болж чадхаа ойлцсон. Тэгэл зөндөө их мөнгө зээлээ шатсан. Тэгэл тэгсэн чинь ингээд тэ гэр бүлээ сейф байлгана гэ мотел явуулсан чинь эхнэр нь тэнд ингээд нэг юм сонир passive aggressive байгаа шага тий. Тэгээд тийм босоор байгаа. Тэгэл киноны үйл явдал босоор байгаа. Хамгийн сүүлд нь мань хүн болохоор ингээд ажилласаа халагдцсан. Тэгээд ажил хайж байгаа, интервьюд орж байгаа тийм гай болцсон байгаа хгүй. Тэгээд тэр байшинд босон юм а ерөөсөө хайж чадахгүй. Let go болж чадахгүй ингээд жоохон хэцүү байгаа хгүй. Тэгсэн чинь эмэгтэй нь болохоор ингээд артист. Тэгээд ингээд артууд нь бүгдээрээ sold out болоод Art Basel, Miami Basel өөр нөгөө ямар Basel тийм ингээд шоунд гардаг юм rising юм артист болчих жоохгүй юу? Successful shit. Тэгээд эмэгтэй нь амар successful заа. Тэгэл тэр эмэгтэйд хүн болгоно тэр кинон дээр байгаа шоу дээр байгаа бүх character-ууд ингээд тэгээ чи баг ингээд өөрөө амьдрал аваа явж чадах юм шүү. Тэгээ чи бол тэгээ you fucking girl boss тэгээ чи бол ингээд чамд хэрэггүй гэж баг бүх хүмүүс хэлж байгаа байхгүй. Тэгээ тэр мессеж яг ингээд одооны 2020 maybe тэгээ 2023 он ч гэсэн энэ үргэлжлэх байх ингээд ихтэй хүмүүсийг ингээд дандаа нэг доош хийдэг тэгээ яг хөө тэгэл одоо хүн төрөлхтөн тэгээ ингээд одоо нэг industrial revolution тэрнээс өмнө юу гэдэг нь хүмүүс ингээд бүр илүү advanced босноос хойш бүгдээрээ л ер нь эрэгтэй хүмүүс дандаа гэр бүл авч явдаг байсан шүү дээ. Тэгээд тэр нь ингээд ер нь киноны culture-т ингээд угаасаа society нь ингээд тэгээд бүрдсэн байсан тий. Одоо яг тэрнээсээ ингээд хоцрогдоод тэр үе ингээд хойно хоцрогдоод эрэгтэй эмэгтэй хүмүүс equal болж байгаа тий. Тэгээд тэрийг ерөөсөө хинч эсэргүүцээгүй. Тэнгүүт зүгээр ингээд кинон дээр зүгээр эрэгтэй хүмүүсийг тий ингээд ажил хийдэг эрэгтэй хүнийг ингээд portray хийж байгаа нь ингээд аюу буруу юм шиг санагдаад байна. Дандаа л нэг юм bad guy болгож дүрслээд байгаа юм шиг санагдаад. Эсвэл амар сул дорой тэнэг тий нэг юу ч хийж чаддгүй. Тэр Watcher дээр ингэдэг хөхгүй юу? Premise нь зүгээр нэг гэр бүл байгаа заяа. Нөхөр нь компанид нэг тийм нэг инвестинг тэ нэг компанид ажилладаг. Италийн гаралтай. Тийм, Италийн гар тийм. Тэгээд эхнэр нь болохоор Butcher block шаа. Butcher block шаадаг. Тэгээд юу яадаг нэг амар гоё байшинд ордог хөхгүй open house нь байшин зараад. Тэгээд гисэн чинь тэр байшныг орж үзчихэд тэгээд wow fucking ямар гоё юм бэ ийшээ нүүмээр байна шүү дээ. Хүүхдүүдээ тусдаа өрөөтэй болгомоор байна. Backyardтай болмоор байна. Safe болмоор байна. Тэгээд хотод амар дургу хотыг амар unsafe гэж боддог. Тэгээд ийм suburb руу нүүж байгаа хөхгүй Америкийн suburb руу. Тэгээд нүүсэн чинь шууд нэг захиа ирээ шаачд эхлээд тэгснээл ингээл танаа гэр бүл чинь өстэй гоё гэр бүл энэ байшин тавтай морил зорил шин цус авчир чинь би харж ин марж ин шатаг заяа өстэй. I see that you've brought new blood гэж яаж байгаа заяа амар creepy шагаад. Тэгээд захианууд нь ирээл идэх хөхгүй. Захианууд нь ирээл. Тэг яг зүгээр ганц амар тэнийг юм учир нь юу ч тайлэгддэггүй те сүулт нь. Гэтэ жинхэнэ кейс юм бэлээ. I mean based on жинхэнэ кейс. Тэгээд
дандаа орсон хүмүүс дандаа creepy захиа аваад дандаа гэрт нь хүн амт явж маваад тэгээд ер нь бүгдээрээ галзуураал зараал. Гэхдээ яг нэрээ яг жинхэнэ сторийн тэгсэн болов. Эхнэр нь successful artist болоод нөхөр нь өөрөө watcher болсон шүү дээ. Тий, өөрөө watcher болоо. Тэгээд нэг өөрөө тэр нэг байшингаа ингээл хараал сүултэ зогсдог болсон. Тэгээд тэр байшин амьдэрсэн хүмүүсүүд нь бүгдээрээ watcher-ууд болоод байгаа байхгүй. Anyway, нэг тийм юм үзээ. Тэгээд амар стресстэй байсан. Гэхдээ учир нь ерөөс нөө тайлагдахгүй болохоор ихний хідэн анги писта гэх. Тэгэл яг голтоо орсноо амар хурдан тайлагдсан. Тийм бүх юмнууд нь амар хурдан хэлээр болоод тайлагдсан юм шиг юм юу тайлагдчих байгаа юм шиг мэдрэмж өгөөд ангин дуустдаг. Скол дараагийн анги дээр нь тайлагдах юм шиг. Тэнгүүт яг дараагийн шинэ ангин зүгээр юу шал өөр юм болоо явчих. Шал өөр чаленж гарч ирээд. Тэгснэ сүүлд ихнэр амар муухай ааштай болж байгаа шээ. Тэс та. Гэхдээ надаа ихнэрэн тэгтээ амар юу инсенситив тэг амар өөдгөө санагдсан шүү дээ. Ингээд нөхөр нь гэр бүлээ хамгаалах гад тэгээ засвараа дуусгах гад хурдан дуусгах гад зайлшгүй гэртээ ганцаараа тэр том байшинтэй тийм захиа авч байгаа байшин ганцаараа онж яхад зүгээр мотел тонош хагаад тэгснэ зүгээр ингээд тий мотелд хамт байж яснаа ингээд төрүүлээд унтцдаг шаастай чи ингээд гэртээ очсноо сейф очсноо яасноо тий тэр нь огт хамаагүй зүгээр би унтааш тэгэд нөхөр нь бүр ингээд юм янз бүрийн захиа аваад ажил дээрж асуудалтай галзуураад ах чинь зүгээр some sexy time мэдэрч юм шиг тий чи sexy гоо шага тий what the fuck fucking босхгүй штэ санаа зовоод штэ watch байсан Dahmer үзсэн үү Jeffrey Dahmer-ийн би ихний ангийн үзээд таалагдаагүй юу тэгээд үзмээгүй санагдаад амар slow burner чи юус юу ч үздэг болохоор юу ч ярихгүй юм те зүгээр fucking Mike дэрэлцсэн зүгээр л ингээл зүгээр дуу гаргаж идэх шат зүгээр гэдэг нөө нэг мим байдаг шүү дээ нэг хараа штэ нэг окей шат тэр Jeffrey Dahmer-ыг мэдхүү зурлал алуурчаа тийм тэр бас амар хөөрхөн жүжигчин амар сайн creepy guy portray хийсэн юм шиг надад санагдсан. Амар creepy санагдсан. Би хүчндүүлэхэд жүжигчин айгуу давья штэ. American Horror Story дээр тийм pretty cool. Тэгээд Marvel-ийн нэг юм дээр орсон болооч явста дуграад байна надад. X-Men is Silver Quicksilver. Silver Bullet гэж хиний ах нь Вандагийн ах нь. Тэгээд чин өөр яадаг лээ. Өөр янз бүрийн юм тоглолт юм. Тэгээд тэр Jeff мим эхний ангийн үзчихэд угаасаа энэ хүн хин тэгээд юу болдг нь угаасаа ойлгомжтой болохоор нэг тийм сонирхолтой санагдаагүй шүү дээ. Харин тийм яг нөө мэдгүй хүмүүст л сонирхолтой л байгаа л та. Нэг юм crime shit дуртай. Гэтэ crime shit mostly октод доо. Би амар дуртай шүү дээ. Тийм serial killer case мэсүүд яагаад ирэхэд ер нь хүмүүс тийм татагддаг юм бол эмэгтэй хүмүүс бол амар татагддаг юм билээ. Би бас амар тийм fucking жохны ордлоо. Ахагш. Тэснэ тэр нэг Ed Gein гэдэг нэг fucker байдаг мэдхүү. Ed Gein гэдэг нэг харж ирсэн баха. Надаа ингээд юу serial killers гэдэг ингээд ийм ном байсан. What the fuck? Дэлхийн бүх цуврал алуурчтай. Портреттэй, сторитэй ингээд шатсан тийм ном байдаг. Why did you have that, bro? Би хаанаас авлаа? Надад хүн өгсөн юм аа. Би одоо байхгүй юм уу? Одоо байхгүй. Shit, надад ч амар creepy бод гой цоглуулга шүү дээ. Тэр нэг Ed Gein гэдэг нэг солиотой биш та. Хүний нөгөө нэг арьс марсаар lampshade made хийдэг. Ийм гэрэлтний бүрхүүл. За гоё юм шүү дээ. Тэгээ нөгөө ийм юу мууга бүрцэн. Бодингийнхаа нөгөө за юутай адилхан сонсож байна. Perfumeтэй. Гэхдээ за perfume чинь харин яг наци нүр шишээж байгаа шүү дээ. Бас нэг юм үдийг алангуутлаа цүнх хийгээш. Тийм. Хүнийг алаад нэг юм түүхий ид болгоод юм гаргаж авч ин гэдэг чинь үйлдвэрлэл яваад. Бас нэг waste байхгүй те хамгийн юмыг нь
Carbon emission-ыг бууруулчихлаа шүү. Нацистууд савн хийдэг байсан гэсэн те. Хүнээр савн хийдэг, бэйли хийдэг, цүнх хийдэг, хиймэл ус яадаг. Юу Hugo Boss-ын цүнхнүүд хийдэг байсан. Би нэг ямар цуврал аллага маллагтай янз бүрийн дуртай биш л те. Нэг сонсч мосдгүй. Гэтэ I kinda get them, you know. What do you mean kinda get them? The point is алуурчдыг get хийхгүй байх чинь гол point нь шүү дээ. Ойлгож чадахгүй тэр хүмүүсээс өөр яг хинч ягаад тийм хийснийг нь ойлгож чадахгүй байх нь тэр хүмүүсийг л амар weird болгож байгаа байхгүй. Хэрвээ чи тэднийг get хийвэл you're a fucking creepy pistach. Үнэхээр жоохон creepy шүү дээ. Өрнөхөө. Тий, яг хаа ингээд тэр хүмүүс чинь ер нь бол амар олон жилийн хугацаанд нөгөө айгу янз бүрийн асуудал ингээл дотор тээцэнтэй сэтгэл зүйн асуудалтай байгаал тэгэл тэр амьдралд нь ингээл буулийн ордог ч юм уу янз бүрийн асуудалд аюух гараад тэр нь цугларсаар байгаа л сүлдээ ингээл хагарч байгаа байхгүй ер нь бол хүн болгон л аим фажаа штэ тий цагаад болох юм болвол тэгэл ингээл асуултаа стресстэй дарагдаал ингээл явсаар байгаа л тэнгууд хин ч ингээл тэр хүнтэй юун дээр жокер дээр нүн сүүлгсэн жокер штэ тий тэрэн дээр бол тэрний амар яг гоё сампл гардаг штэ цуврал алуурчин болоогүй ч гэсэн нэг сайкост болчихж байгаа штэ гэхдээ ер нь бол яг бид нар өөрсдөө тийм хүмүүсийг бүтээдэг санагддаг байхгүй юу? Нэг юм өөрөө тийм хүмүүсийг бүтээдэг. Тийгэж боддог болохоор амар олон залуу эмэгтэйчүүд өгтөөд цуврал алуурчууд руу захиа бичдэг, нүүд зураг явуулдаг, тэгээд шоронд ахтан гэрэлтийг мэдхүү. Жишээ нь also I kinda get them. Хин Night Stalker байна. Хин блэ? Ramirez, ямар Ramirez вүлээ? Гэтэ тэр жоохон pussy биш та дандаа хөшүүн хүмүүс алдаг. Шүн гэрлүүн ороод алах малахаар зодоод алчдаг. Тэгээд нэг жоохон охин мөхөтнчихсэн. Киноны дүглөө. Бас нэг Netflix нэг documentary байдаг ш санагдчихээн. Гэтэ тийм байгаа. Яг хөө амар царайлаг залуу жоохон шүд мотал хос амар царайлаг. Тэгээд амар Netflix юм биш нөө хин тоглолдог. Магадгүй. Даашаа олчих шаарай л та гэж. Тэгээд ийм амар тийм Satanist гай явахгүй юу? Ер нь бол. Тэгэл ингээл шоронд ингээл орсон чинь эмхтэйчүүд хүртэл амар ингээл бичиж эхлэв. I think you're like oh you poor thing тэ ингээл society made you like this. Юм жоохон муу мэдхүү ингээл баахан зураг мураг явуулаад мөнгө төрөг явуулаад гэрлэх санал мал тавиал. Тэгжсэн. Сонир байгаа шүү дээ бистэ. Яа. Тэгэхээр өөдөг чинь бүр дөрдөө ороо шатсан. Courtroom мэдэрт хар шилмэлтэй. Тэ тэгснэ. Дөрдөө орлого яах вэ? Тийм devil юм гаргаж. Тэр хэн бэ? Миний хамгийн дуртай тэгтээ Charles Manson. Charles Manson мэдхүү. Үгүй. Charles Manson юу хин Quentin Tarantino сүүлд нөгөө нэг кино хийсэн шүү дээ Once Upon a Time in Hollywood тийм. Тэрийг үзсэн үү? Үзсэн. За үзсэн тий. Тэрэн дээр нөгөө нэг хитэн алуурчид masterpiece амар гоё тий. Тэрэн дээр нэг хитэн нөгөө нэг хин нэг хитэн хар хувцастай нэг алуурчид орж ирээд буруу айл руугаа ороод алуулдаг шүү дээ тий. Тэрний жинхэнэ сторийн юу ихгүй юу? Quentin Tarantino нөгөө кинон дээр нэг ингэдэгтэй ингээд бодит түүхийг гойлоо шаачдаг шүү дээ. Одоо Inglourious Basterds дээр Хитлерийг алаад ч юм уу тий. Тэрэн дээр тэгсэн байхгүй. Яг ингээд 60 70-аад оны үед Америкт хиппи урсгал Америкт нөгөө нэг одоо гараад тэгээд тэр хиппи урсгал нь жоохон бас нэг эвгүй юм нэг сайкл руу орж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэн дундаас нэг Charles Manson гэдэг нэг нөхөр гараад ирсэн заяа. Амар юм charismatic, жоохон чамтай төстэй. Kind of small guy with dark eyes. Тэгээ ер нь бол нилээн өрнөхөрхүүд ихтэй юм буржгар давка шиг үстэй ч юм уу тий. Давка та хоёрыг нийлүүлчих юм бол. Тэгэл юм гитар тоглолдог тий. Тэгээд жоохон солиотой биш та. Тэгээ ингээд өөрийгөө ингээд нөгөө нэг өөрөөрөө ингээд баахан эмхтэй хүмүүс хүрээлүүлсэн. Жоохон ингээд охтууд хүрээлүүлээл ингээд юм калтын одоо замагч гэсэн эмхтэй хүмүүс хүрээлдэг. Тэгээ тэр юу харин тэгдэг. Тэгээ нөгөө юун дээр гардаг штэ. Тэр кинон дээр нөгөө нэг Span Ranch гэдэг нэг кино нэг Brad Pitt-ний газар руу очдөг ш нэг юм хаягдсан газар руу ферм шиг зураг авалт хийдэг газар байхгүй. Тэгээ тэнд ингээд юм цуглаан муглаана хийдэг. Тэгээд юу гэж боддог байсан бэ гэхээр амар racist. Тэгээ ингээд удахгүй ер нь бол ингээд арьс өнгөний дайн болоод тэгээд угаасаа цагаан хүмүүс ялагдана сул дараа болохоор. Тэгээд цагаан арьстай хүмүүс ялагдана. Гэхдээ нөгөө нэг хар арьстай ч юм уу бусад ялсан хүмүүс нь оюуны одоо чадвах нь айгүй муу болохоор бид нэр өөрсдөө захирч чадахгүй. Тэр үед нь бид нэр нуугдж жагаад гарч ирээд дэлхийг захирна гэж боддог байсан зөө. Амар fucking weird бодолтой зөө. Тэгээ нэг Beatles-ийн Helter Skelter гэдэг дуу муунаас юм secret message-дэс сонсдог. Солиотой гөлөг хөхгүй. Тэгснээ тэр нөгөө нэг ийм арьс өнгөний ийм дайныг эхлүүлэхийн тулд
одоо ингээд бахан аллага үлдээд тэгээ тэр аллага хар арьстай хүмүүс тох зоригтой байсан байхгүй. Тэгээд өөрийнхөө 3 дагагчиг 3 жилийн 4 дагагчиг явуулаад та нар Холливуудд очоод хідэн алдартай хүмүүс алаадах гэдгийгсэн байхгүй. Тэгээд Sharon Tate гэдэг эмэгтэй жирэмсэн байхад нь очоод алчдаг байхгүй. Жинхэнэ түүхэн дээр. Нөхөр нь нөгөө Роман Полански пианистыг найруулдаг. Тэгээд Rosemary's Baby гэдэг нэг horror кино байгаа. Хамгийн анхны баг тийм devil-тэй. Тэгснээр Роман Полански ч Европод хорогддсон юм л шүү дээ. Америкт байж болохгүй. Why? Яа тэгэхээр юу 10 жилийн охинтой унтцсан. Тийм үү? Тинейж охинтой унтаад. Заам бистаа бай. Унтсан ч илүү, хүчинсэн ч илүү ямар ч байсан fucking flee the US. Тийм үү тий? Амьд юм уу одоо? Амьд юм уу? Амьдчтэй пианистыг найруулад Оскар шаасан юм шүү дээ. Тэгээд ямар ч сан зүгээр тэр Charles Manson гэдэг хүн нэг ч хүн алаагүй мөртлөө өөрсдөө дагагчдыг ингээд явуулдаг хүн алуулж байгаа. Тэгэл obviously fucking баригдаад. Тийм. Гэхдээ тэр mastermind юм биш үү? Quentin Tarantino-гийн кинон дээр зүгээр гол ялгаанд тэд нар буруу айлргаа ороо шаачдаг. Тэгсэн чинь fucking Brad Pitt шаачдаг. Brad Pitt хин Leonardo хоёр биш та. Яаж ч л on acid те. On acid те. Нөгөө юу гэлээ нэг лаацтай томат шиддэг өлөө нөгөө охины нүүрлүү шаасан ч амар нугараа шаачдаг. Нөгөө пишн л нүрийн. Нөгөө Facebook дээр голон юу лээ чоронгод орсон хүүхэн баг юу ярьсан юм биш үү гişээс мэдхгүй шээ. Once upon a time in America-г ярьсан юм биш үү? Hollywood. Тий, Hollywood-ыг ярьсан юм шүү. Яг нөгөө чулуун тавцсан л ингээд нүрийн мөргөлдөг толгойн мөргөлдөг. Юу чоронгод нэг тим яваадсан штэ. Яг нэг солиотой хүүхний тухай. Нэг тим текст яваадсан штэ. За. Нэг хүүхэн амар их солонгост ажилтдаг байж байгаа нь хөлтөө байрмаар аваад тусдаа гэр барьсан байшин дотор байсан. Тэгснэ өөрийн Джеймс Бond чойронгог оруулъя, зочоор оруулъя тийм шүү дээ. Шүү дээ. Чойронгогийн хоёр амар гоё надад таалагдсан шүү. Хоёр шүү. Хоёр шүү дээ. Хоёр гэдэг шүү. Одоо нэг болцсон уу? Нэг нь цэвэн. Тийм цэвэнэ намо. Гэтэ mastermind намо шүү дээ. Яг тийм two people. Хай намо. Тэгээд тий. Тэр хоёрыг оруулнаа. Тэр хоёртой бас хамт юм хийж байгаа жоохон фейлдээд. Нөгөө PT шийдчтэй. Юу шийдэж байна? Нөгөө шийдчтэй. Ямар шийд? Атиш. Номны шийдчтэй. Нэг ном хийчихсэн хамт. Хамтан ч юу юм. Яг хөө playtime being. Тэгээд тэр ажил жоохон сарамгчсан байгаа. Фейлдхэн чааш. Гэтэ whatever. За anyway. Yeah man, тэр fucking Charles Manson гэж солиотой байстайгаа. Тэр стагийн интервьюг нь хараад. Тэг надаа ингээд сүүлийн үед Netflix дээр яг ингээд трендинг болж байгаа шийдвүүдийг дандаа юм цуврал алуурчдын докюментари цувралууд тий. Тэнгүүт тэгээ одоо ингээд монголч гэсэн тренд болж байгаа подкастууд YouTube сувгуудыг харангуут яг ингээд цуврал алуурчаад тий murder story ярьдаг шийдвүүд юу байгаад байгаа шүү дээ. Тэгээд ягаад энэ цуврал алуурчдын glorify хийгээд нэг юм суперстар болгоод байдаг юу ойлгохгүй шүү дээ. Яа тэр хүмүүсийн нэр ингээд нэг хэсэг ер нь ингээд супермат баатартай ч юм уу тийм нөгөө sci-fi фантастик юмнууд амар ингээд тренд болсон шүү дээ. Бум хийсэн шүү дээ. Тэнгүүтлээ өмнө ингээ хүмүүсийн сонирхдаг байсан юмуд нь бас ингээл юм horror story-нууд байдаг те ингээл босоо юу босоо биш нэ босоо Монгол хүн чон мон гэл Дракула босоо оруулан тийм хүн чон мон гэл тийм нүд амар нэг тренд болдог байсан шүү дээ. Тэнгүүт яг хүмүүс яагаад тийм хүм дуртай байдаг вэ гэхээр яг энгийн амьдралаас тасрахын тулд тийм фантазайз хийгээд яг тэр ертөнцтэй ингэж амьдарч сөүлж тэрнээсээ зөндөө гоё sci-fi shit авахад яагаад зүгээр энгийн амьдрал гол нь тэр sci-fi юм ч одоо ингээд ер нь ингээ ирчин жоохон буурсан байхгүй. Трендээс гарцсан. Би ерөөсөө трендээс гарцсан гэж бодохгүй наа. Зурал алуурчин, тэгээ супер баатрууд, sci-fi shit, horror shit бүгдээрээ л яг л адилхан хэмжээнд л хүмүүсүүдийн сонирхлыг л яг л адилхан татдаг. Тэг чи ингээд амьдралаас тасрыг ингүүт амьдрал дээр босон явдал үзээд байгаа чинь тасрахгүй. Тэр чинь юу байхгүй да өөрснийх нь амьдрал байхгүй тэгээд stranger than fiction тэгээ бүр тийм болохоор тэр хүмүүс шиг сонирхол сонсоод боломгүй юм шиг санагддаг баг. Би яг тэгж бодд юм байна. What the fuck? Яаж ийм болох вэ? Надад л бүгдээрээ байж болмоор юм шиг санагдав. Зүгээр ягаад тэгээ
байгаад болцсон болоод өнгөрсөн юмыг одоо бол ингээд эргэн дурсаад ТV шоу хийгээд докюментари хийгээд тэр нь ингээд трендинг болоод байгаа. Би ч гэсэн ойлгохгүй байна. Гэхдээ тэр fucking Jeffrey Dahmer хүний ингээд гавлыг нөхөлснээ дотор нь asset хийсэн ч шиг биш та. What the fuck тэгээ тийм ингээд сонсоод why тэ how what the fuck гэж бодсон шүү дээ. Тэнгүүд яг Японд олсон алгуудыг үзэхээр бүр вайлж идэв шүү дээ. Юун Dahmer тэр нэг охиныг нэг амар олон өдөр тамалсан нэг creepy хэрэг байдаг те бүр мангар олон өдөр би тэрийг ярмааргүй байсан. Тийм уупста яаж шатсан. Ярьчдаг тэр бүр аимш. Тэр бүр on imaginable shit бүр тамд байгаа. Reddit дуух юм бол ингээд нөгөө нэг юун дээр dark web дээр болсон эсвэл юм сонин вебсайтнууд те нэг юм YouTube дээр байдаг сонин контентууд эдрийг харангууд бүр юм creepy shit зөндөө байд юм байлаа. Ийм Дэвид Линчийн кино үзсэн юм шиг мэдрэмж өгөхөөр. Би Дэвид Линчийн айхгүй гэхдээ зүгээр амар creepy weirded out болмоо. Японд сонин шүү биз та. Тэр нэг Японы нэг ийм шашны нэг урсгал байдаг мэдхүү нэг сонин weird шашин. Тэгээд нэг тэрний лидер нь Shoko Asahara нэг ийм нэг weird нөхөр байдаг. Өмнөний дугаар дээр амар сахалтай. Тэг ингээд солиотой тэр бүр үнэхээр солиотой биш та шаадаг биш та зөө. Тэгээд бас нөгөө нэг дагагч нар нь юу яах гээд алын хадлага амир хийдэг. Тэгээд нэг юм нэг хортой нэг юм одоо нөгөө нэг homemade юм газ авахгүй амар хортой. Тэгээд тийм газ тэгснээ өөр чин наадха болчаач биш та сонсогдож. Тэгээд нөө юу гэдгэлээ Anthrax гэдэг нэг балер өвчин байдаг мэдхүү нэг юм бактерийн гаралтай өвчин ялцруулдаг. Тийм өвчин нэг юу метроны бодол тараагаад. Тэгээ тэрнээс хойш Япон юунд ийм хогийн савнд тэр нэг хортой газныхаа цилиндр тэгээ Anthrax-ыг нуужгаад дэлбэлээд хүн амтныг алсан бохгүй амар болгоныг алсан. Тэгээ тэрийг Япон бүр нэлээд сайн чимээгүй нууж муугаад. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө publicly метроны бодлууд юу байх вэ болцсон. Хогийн сав. Дотор нь юм нуучна гэдэг нэг тийм fucking creepy fucker үү. Гэхдээ cult-ууд амар гоё шүү дээ. Тийм тий. Fucking love cults. Тэр нэг Tom Cruise-ийн cult гоё шүү дээ. Scientology. Scientology шашин юм шүү. Шашин. Америкт 3-т ордог лөө баг. Үгүй юу? Үгүй хаа арай тийм том биш үлгүй дээ. Амар том байсан юм шиг санагдав. Та нарт би тэр нэг Мормон хүүхдүүдийн талаар ярьж илүү? Үгүй. Монголд гэж яаж. За яг Монголд явж исэн заяа гэж. Тэрэлжээд Мэлхий хатанд. Тэгээд Мэлхий хатанд нэг Америк төхөр дагуулсан явж исэн чинь нэг Мэлхий хатаар нэг юм 30 тонн шиг мар орд юм байлээ шүү дээ. Кейв рүү тий. Тэгээд орж исэн чинь миний малгай би юусэн мэддгүй байсан нэрээ. Сайхан юм уу тий. Гоё гоостэй гэж. Тэгээ малгай унтсан чинь нэг хүүхэд аваад өгдөг хөөх Америк хүүхэд авч өгөөд. Тэгээ би thank you very much гэлдэг хөөх. Тэгсэн чинь жоохон байж байгаа хурж ирсэн ээ. Таны англи хэл чинь ямар сайн гэж шат юмстай ч монголоор би бүр та fuck гэлээ. Чи монголоор ярьдаг болсон чинь би жоохон ярьдаа гэл чи хаана ажилладаг гэл юу хийдэг гэл тэгсэн чинь би энэ тэрэлж boarding school багшилдаг гэл тэгэхгүй юу өста. Тэгсэн чинь нэг 3 шар fucking American kids гоохгүй. Гуруула бараг л perfect монголоор ярьдаг. Тэгээд нэг хитэн монгол хүүхдүүд тагаа явж байгаа. Тэгээ ингээд юу хийдэм ингээл асуусан чи юу хийдгийг хэлэхгүй байхгүй. Тэгэл та нар аль мужаас ирсэн гэсэн чи бид нар юутагаас ирсэн би юунаас ирсэн гэл тэгэл байхгүй. Тэгэл би ерөөсөө ингээд нэг нийлүүлж ойлгохгүй л байгаа гэсэн. Salt Lake City Beach. Харин би яагаад энэ лалрууд монголоор ярьдаг юм бол гэсэн чинь нөгөө хамт явж исэн Америк авир надруу харснаа чи Prophet John Smith-ийг мэдхгүй юу гэлтэгдэх хөхгүй надаас та юм номлох гэж байгаа юм шиг те. Тэгсэн чи fucking mormon юм уу гэл тэгсэн чинь наадвалч одоо ингээд нэг болсод хурж ирээд хэлхийг нь ингээд бүр төгс сурчаад тэгээд ингээд явдаг. Тэгээд Америкт очиод нөгөө нэг Book of Mormon Библийг монголоор орчуулт юм бэл. Тэгээд монголоор орчуулаад бүр perfect монгол хэлний ингээд ийм чадвартай болчоод тэгээд монгол их нэртэй болдог. Эсвэл
Монгол нөхөр нь одоо Америк их нэртэй болдог ч юм уу тэгэж нөгөө нэг сайхан холдуулж агаад тэгээд нэг 92 заглууд яваад идэв шүү дээ. Одоо нэг 2 костюм пичактай нэг пестако тэд дандаа авсаар явдаг. Дандаа авсаар явдаг. Тэр факрууд ч мөх тэр монголоор ярьд юм байл шүү дээ. Perfect ярьдаг гэсэн үг тэгэхээр. Би харин тэр Мормон гаруудыг ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Яаж ингэж бүх амьдралаа тийм шашин машинд зориулж тэгж зориулж амьдрдаг байна гэшээс юусоо ойлгохгүй. Амар сонио юу хоолоо стоклдог шүү дээ. Бейсменттэй. Дэлхий сүнэл гэж боддог. Дэлхий сүнэл гэж боддог. Тэгээд хоолундаа дандаа стоклдог. Тэг ингээд ийм калтуудыг ингээд харахаар дэлхий сүн юуг л ер нь дэлхий сүнлөө юуг дайм боллоо гэсэн юм дээр л амар суурлаад хүмүүсийн айдас дээр л ер нь шашин ер нь тэр чигтэл хүмүүсийн айдас дээр тоглолт хийдэг юм шиг санагдав. Маргааш нэг өдөр тайм боллоо. Гяс шагараа гэл. Тэгээ дайман тиймэрхүү юмнуудыг бий болгох гэж амар хичээдэг нь амар санагдаад тий. Тэгээ Джон Харрис илүү залуу байдаг шүү дээ. Ютубер залуу. Джонни Харрис тий. Тэр залууч бас Мормон байсан юм байлаа шүү дээ. Тий. Джонни Харрис гэж нэг ютубер бичлэг хийдэг. Хуучин Vox Borders чи тий. Тэр гай бас Мормон гэж яагаад ер нь бол бүх лалрын юмнуудыг ойлгоо Мормоноос гарсан юм бэл. Кофеин хэрглэж болтгоо те бид нар чинь айгуу сонин дайеттай. Мормондын харахаа юмсан юу нэг калчиг санагдаад шүү дээ. Калт. Мормон юу хоёр байгаа шүү дээ. Одоо нэг мормон чи христийн шашны урсгал гэж явдсан шүү дээ. Тэгээ мормон гэхэлэр уурлаа шагаад яг албан ёсныхын нэр нь болохоор Есүс Христ болон хойч үеийн гигантнуудын сүм гэдэг хэвхэв юу? Latter Day Saints. Тэгээ тэр нь ямар учиртай вэ гэхэлэр бүр fucking made up bullshit заяа. Одоо ингээл Есүс чи Израиль төрсөн те яг Палестин төрсөн. Тэгэнгუთ ингээд яг ийм исламын шашин, христийн шашин, одоо еврейчүүдийн жюдаизмын шашин гуруулаа ингээд яг тэр газраас гаралтай те. Тэгэл бүгдээрээ нөгөө нэг гигантнуудын хоорондоо шеэрлдэг те. Одоо жишээлбэл мусульманчууд Есүсийг гигантын бурхны элч гэж боддог. Гэхдээ бурхан гэж хүлээн зөвшөөрдөг гэдэг ч юм. Тэгээ жижиг ийм юм дээрээс л болоод ингээд санал зөрчилдөг болохоос нэг угсаатай шашин бохгүй юу? Гуруулаа. Тэгэнгუთ заяа. Мормончууд хамгийн солиотой пистакууд юу гэж итгэдэг вэ гэхээр Есүсээс өмнөхөн чөлөө нэг Израилийн овгийн үр садууд Америк руу явсан гэж итгэдэг байхгүй юу? Бүр Колумбусыг Америкийг нээхээс өмнө викингчүүд Америкт очихоос өмнө бүр маш дээр үед Америкт очоод тэгээд уугуул иргэдэд номлол үлдээд тэгээд тэр хавьдаа ийм христийн соёл иргэншил бий болгосон гэж итгэдэг байхгүй юу? Тэгээд тэд нэр нөгөөд гэж тэгээд индианууд тэр одоо соёл иргэншлиг устгасан гэж боддог байхгүй. Тэгээд индиануудыг ер нь бол сүнсгүй надвал чинь хизээч гэгэрхгүй чөтгөрийн хүмүүс гэдэг амар тэгдэг заяа. Тэнгуут яг ингээд тэдний итгэдэг юм ингээд хүн төрлөختний мейнстрим түүх мөх бүх юмас ингээд гажууд. Тэгээ тийм болохоор тэр нөгөө нэг хойч үеийн гигантнууд гэдэг нь тэр нэг made up еврей одоо тэр овг аймгийг хэлээд байгаа байхгүй. Тэнгуутаа заяа ингээд яг тэр Джон Смит гэдэг тэр шашныг ингээд үндэслсэн хүн өөрөө хөл хэм зардаг байсан хүн заяа. Snake oil зардаг. Хөл хэм амар олон юм хүнийг хордуулсан гинт хэрэгтэн биз та. Тэгснэ нэг өдөр яасан мэдэхгүй би шашин шалаа гэж шашинтай болсон юм шиг байна. Тэгээ ингээд нэг юм би ингээд гудамжинд ойд ингээд явж исэн чинь нэг сахиусан ингээд гарч ирснэ. Чи энд ингээд нөх ухах гэж хэлсэн гинэ. Өөрөө бол тэгж ярьд юм л. Тэгээ тэр нөхөө ухсан чинь ийм ном гараад ирсэн гэдэг ч аахгүй. Book of Mormon гэдэг ном заяа. Тэгээ тэр номаар тий Book of Mormon гэдэг. Тэгээ тэр ном нь ингээд одоо тэдний авч явдаг библ ихгүй юу. Тэгэхээр хамгийн сонин гаж урсгалтай мэдрэл пистакууд Монголд ихтэй амар хүчтэй биш үү? Мормонд одоо. Харин шашинч угаасаа тэгэл яг нэг юм ядуу буурай орнууд ядуу буурай боловсруулгүй хүмүүсийн дунд л дэлгэрдэг үстэй. Тэ яг нэг хүн гарч ирээл бүгдийнх нь тархийг нугаагаал тэд одоо ингээ харангуут яг юу Монголын тэгэл яг нөгөө захын дүүргүүдээр л дандаа сүм хийднүүд гэдэг шүү дээ. Ганц баригдаж байгаа гоё юм сүм хийднүүд байгаа шүү дээ. Хийд байгаа нэрээ сүм байгаа. Манайхан гэхдээ бас гайгүй тархлаатай дээ сүмд нь очиод ядаж шашныг авахгүйгээр зүгээр хоолой нэгдэж шаа. Мэдхгүй би тэрэн дээр гэхдээ жоохон яадаг юм аа. Нэг намайг их сургуульд байхад нэг залуу байдаг гэсэн хэвхэв юу. Амар юм MMA хичээлдэг амар violent guy байсан. Тэгснэ нэг өдөр сургууль дээр юм fucking костюм бичээх хүмүүсцэн зогсож байсан. Тэгээ бистүүл дээр
номлоож байгаа нөө кион дээр гардаг шин гудамжинд нэг солиотой байсаа номлож идэг. Тэр нэг юм ноорхон амир сонин солонгосоор ингээд бичсэн юм нэг ном барьсан. Тэгснэ ингээд шин эцэг, шин ээж мэж тэгснэ дахин төрөлт мөрлөлт ярьж мэрэж байгаа заяа. Мөн болцсон юм шүү гэж. Би мөн гэж ойлгосон тэрийг. Тэгээ тэр бүр тэр ингээд амар friendly, амар найрсаг болцсон. Тэгснэ ингээд тэр хүүхд ингээд бүр ямар ч юм утга учир байхгүй, ямар ч логикгүй бүр fucking bullshit яриад байгаа байхгүй. Гэтэ тэрэндээ бүр ингээд чин сэтгэлээс итгэдэг. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс амар их байдаг юм санагдтыг. Тэгэл тэр га ингээл явж л байдаг сургууль тэр ингээл яваал. Тэгсэн ингээл шинэ эцэг одоо ингээд солонгос төрнө гэлцээ. Писта. Жижигхэн. Мөн яг юу Мормоны солонгос хөлбөр юм шиг санагдав. Күнзийн сургаал байгаа шүү дээ одоо Хятад Азийн тий күнзийн сургаал христийн шашин коммунист юу хоёрыг нэг юу гурвыг жоохон нийлүүлээл мөн одоо мөний тэр нэг номлогч ч өөрөө хойд солонгосоос дөрвж орж ирсэн. Тэ амар тийм нэг дарангуйлал яаж хүн амтныг удирдах уу гэдэг тэр амар лаг юм шиг үл. Мөний тэр нэг мөн өвгний хүүхэд нь Америкт өөр нэг сүмтэй гэмтэх үү? Өөр урсгалын сүмтэй. Гэхдээ тэр сүм нь заяо буун дээр суурилсан сүм. Буун дээр. Тий, Америк одоо нэг юм бууны асуудалтай байгаад байгаа шүү дээ. Тэгээ second amendment буутай байх хэвээр, бууг байх хэвээр гэх тий. Тэр га яг тэр зах зээлийг ойлгосон юм шиг байна. Тэгээд ингээд ийм сумаар ингээд хийсэн титэм битэм зүудэх заяо. Тэгснэ ингээд Библи дээр нөгөө нэг бурхны одоо төмөр лантуу мантуу гэж гардаг байхгүй юу? Тэ нөгөө нэг муу хүмүүсийг гисгэх төмөр лантуу. Тэрийг нь ингээд буу гэж тайлбарладаг заяа. Буу бол бурхны төмөр лантуу. Ард түмэн буу таах хэрэгтэй. Тэгээ ингээд бүр хар цагаан fucking солонгос Хятад янз бүр юм стакууд ингээд амар тэрийг дагдаг. Энэ солиотой бас нэг өстой байдаг. Playbook-ийн дагуу тоглож хагаад юу нөгөө нэг маркет нь юу вэ? How to be tyrant гэх нөгөө Netflix-ийн юу documentary. Тийм tutorial уу? Баг л тэ. Тийм tutorial баг. Тэн дээр угаасаа яг заасан бид шүү дээ. Яг Хитлер яаж тэр их мэдл төрсөн яаж тэг германчуудын бүх тархийг угаасан яг тэр playbook-ийн дагуу тоглолцсон шаж байгаа. Надад гэхдээ тэр германчуудын гаргасан тэр brand book нь л амар important санагдтыг. Амар branding сайтай те. Логоноос авах. Угаасаа артист хүн юм чинь. Yeah. Power of identity шижтэй. Би сүүлд нөгөө нэг Hunting of the Hill House чинь ингээд юу дөрвөн юм цуврал юм байл шүү дээ. Дараа нөгөө Hunting of Bly Manor. Тийм Bly Manor. Тийм тэгээд Midnight Mass. Тэгээд сүүлд нөгөө Midnight Club-ыг гарсан шүү. Тэрний Midnight Club-ыг үзчихээ дараа Midnight Mass-ыг үзсэн байхгүй. Тэрэн дээр бас яг юм shit. Midnight Mass гоё байсан те нэрээ. Гэхдээ хитрхи бас жоохон сунжирцсан тийм нэг дуутай эсгүүд ингээ preach хийж байгаа эсгүүд амар ихсэн. Им диалогууд амар ихтэй. Тэд нар яалчгүй ингээд орой үзэхээр бүүвэлээд унтуулаад л. Тэрэн дээр тэр нэг юу надад ихтэй яг амар бас юу санагдсан. Яг тэр гурван тэр зурлал одоо тэгээд Midnight Club гэж бас байгаа. Тийм. Ачи сая Midnight Club гэж хэлсэн үү? Би сонсоогүй. Тэр дөрөв зурлал нэг тийм адилхан юм нэг нялуун яриатай ч юм санагдаг уу юу? Амар удаан ингээл би биндээ сэтгэлээ илчлээ шагааддаг. Гэхдээ тийм. Тэр нь яг нэг юм identity юм шүү. Гэхдээ Hunting of the Hill House-ыг харахаар илүү horror scary shit ихтэй. Надаа Midnight Mass амар таалагдсан гэхдээ амар тэр vampire ч гэсэн амар тэрэн дээр яг харж байхад яг хүмүүсийн яг юм айдас тэгээд айгүй их нөгөө нэг юм юу загас ихтэй тийм газар байж байгаад тийм биш болцсон. Газрын тос хасгараад тэрний дараа ингээд юу хүмүүсийн амьдрал жоохон хэцүү болоод нэг арал дээр амьдардаг юм community байхгүй хүмүүс нэг 100 200 амьдардаг. Тэгээ бүгдээрээ ер нь баг бие бинийгаа таньдаг. Тэгээд амьдрал нь ингээд хэцүү болох тусам ингээд хүмүүс илүү их сүм рүү очиж тэгээ өдөр болгон баг сүмдээ очдог болоод илүү ингээд шашин хүчрхчээд сүултээ тэр ингээд тэр нэг 100 хэдэн хүмүүс бүр галзууч байгаа. Чи тэрийг үзчихэж ерөөс юу ч ярихгүй байна те. Юм ярил та contribute man гэж чам дуртай кино байна уу? Үзчихсэн юм байна уу гэж. Гэхдээ ингээд гадны шашнуудыг харахаар яг өөрсдийнх нь хил дээр тэр ном нь өгдөг те. Тэгээд юу яриад
юунд итгээд байгаа нь ингээд ойлгомжтой. Тэгээ Монголд очоод тэгээ одоо Монголыг харангууд Монголд очооч Монголд байж ээж. Гурлага гадаад явцсан. Гадаадас биччихвэл яг уу. Монголыг харангууд ингээд гандаа ороо шангууд зүгээр ингээд ингээд Библиэтэй л адилхан ер нь бол судар шүү дээ. Тэгээ судрын ингээд хэсгүүдээс чамд ингээд чиний ойлгохгүй хэлээч чам уншч өгөөд чамаас мөнгө авч ийн гэхээр тэнэг байгаас. Magical үг уншиж өгөөш аа тий. Юун дээр та хоёр шашинд итгэдэг үү? No. Яг над хэлний чин тал дээр бас амар том юу болсон бохгүй юу? Христийн шашин ч одоо ингээд том урсгалтай шүү дээ тий. Тэгэнгუთ Христийн шашин яг нөө Библийн судар анх латин хэл дээр айгүйх өргөн бичигддэг. Тэгээд католик шашинтай хүмүүс латинаас өөр хэлээр тэр номыг уншиж болдоггүй байсан байхгүй юу. Тэгээд ламаас өөр хүн тэр номыг уншиж болохгүй уншиж угаасаа чаддаг ч хөө. Vikings дээр гардаг шүү дээ. Тий. Тэгээд яг одоо тэр чинь ингээд Европ чинь тэр чигтээ бараг л тэр чигтээ зөв Европ биш л бол тэр чигтээ баруун Европ, Англи, бүгдээрээ католик шашинтай. Тэгээд яг яаж энэ нэг одоо хагарал бий болсон бэ гэхээр Германд анх ер нь бистаа энийг орчуулъя л та гэж ярьсан байхгүй. Тэр яг нэг Монголд одоо мөнгөөр ном уншдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд үйлдэл бүр fucking 800 жилийн өмнө болдог байсан. Тэгээ тэрийг нэг кул шиг нэг бачка анзаарсан. Харин тийм fuck яагаад та нар мөнгө шаагаад байгаа юм бэ? Гэтэ юм байгаа сте зүгээр чамаас яг чамд ном уншсан гэж мөнгө аваад байгаа мó эсвэл чамд орчуулж өгсөн гэж чиний мэдхгүй хэлээ чинь чамд уншиж өгсөн гэж мөнгө авч байгаа юм. Мэдхгүй. Юу ч уншаад байгаа. Тэгээд яг тэр нөө Библийн судрыг орчуулъя гэдгээс яг хагарал гарч ирсэн бохгүй юу? Амар том хагарал те. Тэрнээс болоод амар олон 100 мянган хүн баг хэдэн сая хүн ч нас орсон баг. Тэгэхээр ер нь ном судар орчуулах амар sensitive topic юм шиг байна. Тэгээд короны сударч байгаа араб дээр байдаг те. Ерөөсөө өөрчлөгдөж болтгоо. Тэгээд короны судрыг бас перс хэл дээр орчуулна гэдэг тэгээс холиороод бас хүмүүсийн толгой тасалж байсан юм. Коронтой англид орчуулагдсан байдаг шүү дээ. Байдаг л та. Одоо яг хуу англичууд бол тоохгүй шүү дээ англи. Англи гэхээс илүү нэг Америк л баг тий. Юу исламын шашинг ер нь хамгийн ихээр адопт хийсэн баг юу African American харуудууд тий. Манай Nation of Islam. Гэтэ Nation of Islam бас bullshit magical scientific nonsense гэдэг юм л шүү дээ. Тийм тэгээд дээрээс нэг 5%-ers байгаа шүү дээ. Тэр чинь нэг хүн болгон өөрсдийнхөө бурхан гэж үздэг. Аллаа нь болохоор нэг arm leg arm head гэдэг яг ингээд чиний body яасан чиний body яасан мэдхгүй өсгөн үрээгүй actually Quran судар 114 хэл дээр орчуулагдсан байт юм байна. Яг одоо бол тэгэл Библи Quran ер нь хамгийн accessible судар шүү. Библи чинь номер 1 зарагдсан ном шүү дээ. Хамгийн их зарагддаг ном bestseller. Библийн bestseller of all time тий. Номын дэлгүүрүүд тий. Яста. Wine шатс тий. Нээлтвэл New York Times bestseller гэсэн. Гэтэ тэгээ явж Коран судар ер нь лалын шашин бол амар зүгээр шашин санагддаг ш надад бас шашинтай ер нь харьцуулахад тий шүү дээ. Амар амьдралд ойрхон тэгээ дагаж мөртөхөд өөртөө хүртэл амар хэрэгтэй дисциплин тийм шашин санагддаг шүү. Хайцсангуу нэг залуу гэж үздэг болохоор нэг тийм хитрхи их бүр тийм амар говьлсэн байхгүй тэгээд ер нь бол бас нэг яг шашин гэхээсээ илүү нөгөө сургаал догма тэгээд юу дисциплин тэгээд өдрө болгоо нэг юм тех ёстой ингэх ёстой гэдэг юм байдаг те. Тэгээд бусад нөгөө шашнуудынх нь бүх хүмүүс нь угаасаа адилхан нөгөө бурхны илтгэгч, номлогч, профетууд гэж явдаг болохоор илүү нэг тийм арай нэг тийм хүн хүлээж авахд амар байдаг баха. Амар юм шиг санагдаад ч надад. Ганцхан л хөлбөр байгаа те. Корон ч ганцхан хөлбөртэй. Библи чинь болохоор нөгөө 2 3 удаа өөрчлөгдөв. 2 3 биш. Амар олон удаа нөгөө шаардлагаас ямар хаан ер нь ирэх мэдлээ те. Bible гээд одоо хамгийн их яг нийгмийн шаардлагыг дагаж өөрчлөгддөг байсан ингээд тэгчихсэн. Гэтэ үгүй л яг ингээ бодоод үзэх юм бол үгүй бас нийгмийн шаардлагыг дагаж өөрчлөлт гэх юм бол одоо тэгээ тэр гамо ихнэр иймэрхүү асуудлуудыг өөрчлөх л байхгүй. Нийгмийн шаардлага гэхээсээ илүү эрх мэдэлтэй байсан
хаан юм уу эсвэл захиргаа тий нийгмийг яаж өдөртөх үү гэдэг шаардлагаасаа гэх юм уу тий яг тухайн нөгөө нэг улсыг өдөртөж байгаа хааных нь хэрэгцээнд тааруулж тэгэл тий яг нөгөө нэг хэсэг ингээл хаад бол dead power гэдэг байсан шүү дээ. Өмнө нь болохоор бурхад dead power гэж амар библийг шүтдэг байснаа дараа нь тэр үгүйтлээ эдэр ингээд бидний үгийг авахгүй бурхан гэдэг үгүйтлээ хаад бол dead power гэдгсэн чинь дараа нь өөртөө нөгөө хүмүүсийг удирдах чадахгүй болонгуутлаа дахиад библийг өөрчлөнгүүтлээ бурхад dead power гэдэг нөгөө highest тийм юм итгүүлээд тэг хүмүүсийг ерөөхдөө энэ дээр одоо нөгөө нэг юу байгаа штэ амар гоё жишээ заяа. Ингээд Библийн судар амар олон удаа өөрчлөгдөжсэн ч гэсэн бүр амар их олон хэлбэр байдаг байхгүй. Яг нь Mormon Book of Mormon гэдэг нэг хачин sci-fi тэ нэг non canon shit тэ fucking Star Wars-ийн сүүлийн 3 анги шиг шал дали орж ирсэн нэг bullshit байгаа. Тэрийг бол хинж тоодгүй non canon canon юмуд нь болохоор католикийн номнууд байгаа, Orthodox байгаа, нэг амар ялгаатай биш. Тэгээд Америкийн тэр баахан өөр сонь салиуцлалт сүмүүд байгаа. Гэхдээ ихэнхчлэн King James Bible-аар явдаг. Тэгэнгუთ Англи бас амар сонин арлын улс, жижиг улс үжиж the Church of England гэдэг тусдаа юутай байхгүй сүмтэй. Яагаад тусдаа сүмтэй болсон бэ гэдэг story нь амар funny заяа. Европ тэр жигтэй католик шашинтай байдаг байжгаад 8 дугаар Хенри гэдэг нэг хаан өөр хүүхэнтэй сумаар байсан байхгүй. Нэг ихнэр нь Испани нэг гүнж тэгээд ерөөсөө банд төрүүлэхгүйсэн. Дандаа охин төрүүлээд тэгээд биш та өв залхамжлагчгүй боллоо гэж шааснаа. Ер нь би өөр ихнэртэй болмоор байсан чинь католик нэг Ромын сүмээс зөвшөөрдөг байхгүй. Чи ихнэр чинь үхээгүй тохиолдолд чи divorce хийж болохгүй гэд. Тэгээд тэр жигтэй ингээд улс орныхоо хүн амыг нь тэр жигтэй шашнаас нь ингээ гаргаад өөрөө шашин зохион байгуулад тэгээд тэрнийхээ удирдахч болоо шаацсан. Тэгээд тэрэн дээрээ нөгөө ярьж л үү? Ярьж байгаа бох. Тэрэн дээр нөгөө юуны талаар орсон бохгүй юу? Юмнаас divorce байж болно л гэд оруулсан. Ганц ялгаан тэр. Тэгээд ингээд тэрнээс болоод амар олон хүн нас барсан. Би нэгэ зөндөө олон жил алсан. Нэг ста. Тэгээд тэр хүүхдтэй эрэгтэй хүүхдтэй болоо гэж томьёо болно. Тэгсний дараа яа эрэгтэй хүүхд ерөөсө болоо дандаа охтууд заяа. Тэгээд явж өөрийнх нь би зөв санаж байгаа бол хоёр дахь эхнэрийнх нь охин Elizabeth хатан хамбалсан хог хамгийн анхны Elizabeth. Fucking funny as fuck was зөв нэг ста солиороод ста эрэгтэй хүүхд төрүүлэхсээр бод. Тэгээ одоо ингэ шашнаар харангууд юу ислам хэрл ингээд хүн алдаг, алын ядагч өөрсдөө дэлбэлдэг гэж төсөөлдөг шүү дээ. Яг үндэ яг христийн шашныг харахаа хамгийн олон хүмүүс алсан. Малаг байхгүй дээр хамгийн олон алсан тий хэдэн сая тэрбумаар нь алсан хүмүүс байгаа байхгүй. Жинхэнэ яг нөгөө carbon emission-ыг буруулд eco warriors Christian motherfuckers. Fucking crusades те ингээд шал өөр дали улсууд руу улс орон өөрсдийн гэсэн соёл иргэншилтэй хүмүүс рүү очсноо христийн шашин шүт гэдэг юм мессежээр зүгээр тухайн газараа ижилж авч ийн гэхээр утахгүй байгаас тэр юуны би юм дандаа түүх ярьсаар шахах юм байна. Загалмаатны аяндаа байгаа штэ. Нөгөө яг тэр үеэр болохоор юу яаж байгаа байхгүй юу? Шашин одоо сайн нөгөө мөн зүүн гэж ярьж байгаа штэ. Мөн Мормон гэл те. Мөн Мормон гэл христийн шашин зүгээр католик байсан ч бай ямар ч шашин шарын шашин ч байсан бай бөөмөрүүлж байсан бай. Шашин чинь цаанаа ингээд яг тэр шашныг удирдах байгаа тэр шашинд ажиллаж байгаа хүмүүс нь ямар нэгэн байдлаар өөрсдийн эрх ашгаа ингээд тулгаад байгаа байхгүй. Тэгин гоо загалмаатны аяндаа нэг харах юм бол хөвчлэн ард түмэнд юу гэж хэлдэг байсан бэ гэхээр бид нэр буруу намтнуудыг гисгээгээд тэ одоо нөө Есүсийн төрсэн газар Жерусалем хотыг бид нэр ингээд эргүүлээд авах чинь мусульманчууд эзэлсэн байна гэж хэлж байгаа. Яг үнэн учир нь юу вэ гэхээр тэр бомбыг алтмааргүй байхгүй юу? Азаас орж ирдэг бүх худалдаа тэрүүгээр дамжиж ордог болохоор. Тэгэхээр ингээл ийм худалдаа эдийн засгийн дайн тэрийгэ худлаа ингээд ийм fucking зөвтгдөг. Тэгээ fun fact заяа. Тэрнээс нь болоод бүр лалрын болчихсон заяа. Crusade of Children гэдэг юм болчихсон. Бүүн хүүхдүүд нийлээд тэгээд мангар бол бараг 150 мянган хүүхд нийлээд тэгээд ингээд Францаас
Jerusalem руу ингээд ийм инхийн аяндаа хийсэн гэдэг ч байхгүй peaceful march шиг заяа. Тэгээд ингээд өөрсдөө ингээд бурхан биднийг хамгаалдаг, бурхан биднийг хамгаална, бурхан ингээд тийшээ ингээд аваачхад ингээд аюулгүй биднийг аваачин. Тэгээд бид нэр ингээд тийшээ очиод тентхийн ингээд буруу номтнуудыг ингээд бид нэр бурханы шашинд оруулна гэж итгэдэг заяа. They all fucking died. Бүгдээрээ тэгэл замдаа өлбөрч үхэл нас бараал дээрэмдүүлэл хүчндүүлэл боол болол амар амилсан. Ихтэй манддгаа гэшээс. Death and Destruction штэ гэж. Yeah man, Death and Destruction. Тэгээ би яг сүүлд ингээд бодож ирсэн байхгүй юу? Одоо ингээд түүхтэй холбоотой юм ингээд янз бүр видео ч юм уу юмнаас уншаад ингээд ой самж үлддэг байсан байхгүй юу? Тэгээ сүүлийн үед бүр юу ч үлдэхэ болцсон. Хүн яаж эхлэхээр л ингээд энийг би хаан сонсч илаа гэд боддгоо болоо шатсан. Тэгээ ингээд яг бодоод үтсэн чинь ингээд амар олон би бүр ингээд асар олон дуу сонсоод янз бүрийн юм үзээд тэгээд эхний 2 generation Pokemon-уудын нэрийг мэдээд бахан аним Naruto-гийн бахан бүх нөгөө нэг юунуудыг характерыг нэрийн чэйжлээ жицүүнуудыг мэдээд ингээд юм хэрэгтэй хэрэггүй ингээд мэдээлэлээр гайхан хөдөлгөөн мэдээд шицтэйс мэддэг байсан шүү дээ. Аниме нөө шиж. Тэнгүүтээ ингээд шинэ мэдээлэл авах нөгөө нэг юм мэдж байгаа хэрэгтэй хэрэггүй нөгөө мэдээллүүд нь хитрхи их зай эзлээд шинээр мэдээлэл авахаар нөгөө нэг хэдэн 7 хоног ч юм уу хэдэн сар ингээд мэдж байгаад айгүй урдаан мартагдаад байгаа юм шиг санагдаад. Та тэгдэг үү? Яг нөгөө нэг мэдээлэл нь юундаа яваад hard drive-ын дүүрсэн тэгснээ яг нөгөө орж ирж байгаа мэдээллүүд нь RAM дээрээ явж онгуутлаа унтаас ирэнгүү тустаад тэгээ багуулчдаг даа гэшээс тэр юмнуудынхаа одоо нэг рүү нь ядаж ингээ фокус өгчих юм бол тэ одоо миний карьерч одоо маркетинг брэнд стратеги тэ брендинг шит байгаа шүү дээ. Тэрэн лөө ингээ зарцуулах юм бол ингээ аим шахах гэдэг байгаа байхгүй ингээ хаяа ингээ битүү ингээ лам үзэл тэ янз бүрийн сургалтууд аваад сурсан юмнууд ингээ мартаа шахаад тэгсэн мөртлөө ингээ тэ нөгөө нэг Pokemon-аас санааш first generation Pokemon-оо бүх evolution-тэй санааш агаад. Тэгэхээр ингээд амар brainstorm хийгээс уучна. Pikachu. Тий, Charizard. Pika гэж. Game of Thrones-ийн баахан bullshit биш бистэ эзэж мартахгүй. Баахан зай авцсан. Тэр бол яг нэг бас нэг хөөрхөн 5% эзэлж байгаа байхаа бистэ. Тэгээ жишээ ингээд Naruto, One Piece-ийг Bleach эдрийг яах юм бол ингээд амар олон characterтай тэд нар бүр ингээд арай л их space аниме үздэг байх юм бол ингээд аниме бол арай их space авдаг юмсан. Чи аниме scholar болох юм уу? Музей байгууллаа шатсан. Тэг Монголд хоо. Тэр Лалрын Чингис хааны музейг орж гурлаа нэг үзээд нэг рант хийх үү? Дараач нэг ревю хийх үү? Тэр ямар бозрын юм болсон боллоо биш үү? Хүмүүсээс мөнгө чарж хийж байгаа юм лээ те. Музей 20,000 үедээ гадаад тун 30,000. Ялангуяа нэг улсын музей ч үнэгүй байдаг. Уг нь үнэгүй. Би нөгөө хятадын нөгөө хамгийн том музей нөгөө нэг хятадын нөгөө засгийн газрын хажууд байдаг музей л орж үзэх амар том. Амьдралтаа орж хамгийн том музей бараг тэр байсан. Тэгээд тэрний нэг тэр ингээд бүхлээрээ үнэгүй. Тэгээд нэг хэсгээр нь оронгууд ингээд хүн төрөлхтний ингээд нөгөө нэг юм бүр хүн нийтлийн үеэс байгаа хгүй. Тэгэл тэр нь гэхдээ зөвхөн яг хятадын дүүрэг хятадын нөгөө region байсан хүмүүсийн хүмүүс. Тэгээ тэр нь ингээ явсаар агаад бүр дээр эртний хятад болоод тэгснэ ингээл тэгээ 1 он болол тэгээ нөгөө Христ төрснөр Христийн календар 1 он болол тэгэл ингээ яваал ирээдүйлээ очиж байгаа хгүй. Тэгээд тэр бүх ингээ түүхэн дээр болохоор ингээд бүх нөгөө зовлон жаргал те бүх юмаа шингээсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор ингээд хятад бүр ингээд амар болоод сансарлуу нисэж байгаа. Баахан юм технологи болсон тийм юм өгөөд гаргаж байгаа байхгүй тэр section. Ингээд нэг хэсгээр ингээд тооч явж байгаа л ингээд гардаг. Тэгээд тэрнээс гарч исэн чинь би яг ингээд яг жоохон тархиа угаалах шахснуу те. Хятадын нэг хэсэгч болчдөг юм байна. Тэгэхээр яг тэрүүгээр ингээд эхнээс нь дуустал яваад үтсэх юм бол ямар мундаг юм бэ л гэж бодогдохоор шаажил. Тэр огшоо шагаад гэжтэй. Нихаа гэж. Нихаа. Гачирсэтэй. Нихаа. Oh shit. Хятад гэхдээ бас сайн пропаганда шаадаг хүмүүс л шүү. Сая юу болсон шүү дээ 22 дугаар чуулган болсон байл шүү намын.
Тэгээд тэрэн дээр нэг пста бөөн юу тийм жижигхэн протестууд зэрэг гарсан мөлий та хэд ажигласан уу? Үгүй. Нэг нь хамгийн том протест ч гэж штэ одоо нэг тийм эсэргүүцэл нь Бээжингийн нэг юм нэг гүүрэн дээр ингээд дугуй шатаагаад амар утаа гарч байгаа штэ тий. Тэгээд дугуй шатаагаа тэгээ гүүрэн дээр ингээд юм баннер ингээд үлгцэн. Тэр баннер дээр ингээд no юуны ковидын тест тэгээ freedom гэсэн тэгснэ no ямар юм team юм гэсэн no lies truth гэсэн тэгснэ no dictatorship яа гэсэн тэгснэ нөгөө талд нь болохоор урвагч дарангуулагч Ши Жинпинийг унгай гэж бичсэн заяа. Тэгээ нэг стас ингээд ийм нөгөө юуны ажилтны ингээд замын ажилтны хувцас нь худлаа өмсөд тийм гаргаад тэгээд тэгсэн чи хятадууд 30 минут тэр нөгөө нэг ерөөсөө блоклогдог байхгүй. Тэгсэн чи ингээд шууд 30 минутын дараа хятадууд бүх нөгөө нэг хайлтны инженерс Бээжин гэдэг үг байхгүй болохоо нөгөө гүүрнийх нэрийг байхгүй болохоо тэгснэ хүмүүс нөгөө нэг hero miro гэл нэг юм мөн дээрээ бичиж гисэн Weibo илүү юу гэдэг лээ юм чинь тэр мэрэндээ бичиж гисэн чинь hero гэдэг үгийг байхгүй болохоо тэгснэ brave man гэдгийг байхгүй. Тэр нэг хүмүүс нөгөө нэг ингээд хэлэх аргаа ингээд олоод байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрийг нь ингээд тэгээд одоо ерөөсөө тэр юмнуудыг амар shutdown хийцнийг тийм болс. Тэгээд тэр бистэ өгсөн баху. Тэр бас амар томлуулж өгсөн баг. Нэг юм conspiracy одоо миний хувийн зүгээс харж байгаа conspiracy тэр энэ юу юм гэхээр нөгөө ковид жигнэсээ ингээд юунд лабораторид үүссэн. Тэгээд хятадууд ингээд цагаан сараа игээд тэгээ дэлхийд даяар ингээд аялаад тараачж байгаа. Тэгээд тэгтээ тэрнийх нь гол зорилго нь болохоор хятад өөрсдийнхөө хэлийг хаах байсан. Ямар нэгэн гадны нөгөө нэг интерференс, гадны янз бүрийн нөгөө медиа тийм хүмүүс оруулахгүй зөвхөн хятадуудаа гээд ингээд хэлээ хаачж байгаа. Тэгээд хэлээ хаах гол зорилго нь болохоор нөгөө нэг санхүүгийн одоо эдийн засгийн үүднээс амар алдагдaltaй байсан ч гэсэн нөгөө дотоодын нөгөө нэг асуудлаа юу ухуулга тий одоо нөгөө нэг уугуурчдыг төвдүүдийг тий нөгөө дотоодын нөгөө security хятад ч нөгөө нэг дотоод security-та хідэн нөгөө нэг тэрбум биллион төгрөг зарцуулдаг шүү дээ нөгөө нэг юм камеруудаа байрлуулах тий бүгдийн нөгөө нэг юм одоо нөгөө one China policy-тэй болох тий зөв нэг юм 2-3 жилийн яг тийм хугацаа хэрэгтэй байсан юм шиг санагдаж байна тий цэвэрлэгээ cleanse хийхэд тий тэгээ миний л надад л тэгж бодогдсон. Надад болохоор зүгээр хятад бантаад байгаа юм санагдаад байгаа. Амар удаан no covid нөгөө карантин шатс одоо хүртэл хятад шааж байгаа шүү дээ. Тэгэл тэгээ нэг манайхан чи нэг хэсэг нөгөө ковидын юу тест хаач дуусаагүй л байгаа л да. Яг хөө тэгтээ хятад бүр амар enforce хийж байгаа байхгүй юу? Босод сонготоо сөрөг. Тэгээ нөгөө ингээд сонготоо сөрөг гэж байна. Тэгээ пост хараагүй юм уу? Нөгөө эмчнэр нөгөө сонготоо сөрөг ураа гэдэг ингээд амьсртэй. Солиотой шац те хятад л нэг тийм хийдэм даа гэж. Тэгээ нөгөө нэг Монголд нэг тийм conspiracy шагаадсан шүү дээ. Ковидын тест өгөөгүй байхад эрэг гээд марчлаа гэл те. Өгсөн үнийг бүхэл хүмүүсүүдийг ковид болгож гаргаад маргаад нэгэ те. Хятад тэр бүр ингээд одоо хүртэл үргэлжлээд байгаа байхгүй юу? Ингээл хүмүүсийн юу ягаал. Тэгэл нөгөө бүх гадаадуудаа хөөцсөн нөгөө үлдсэн хэдэн гадаадуудаа гэрээ хорионд оруулсан. Амар дистопиан шааж байгаа юм шиг л. Нэг тав боос нэг гэрэл захих гээд Эндрафт 2. Тэгсэн чинь юу яатсан гэнэ үү? Хөх хотыг хаацсан. Замын үдэгч гэлүү. Тэгээд юу ч гарахгүй гэсэн хятадаас. Сардны удаал гарч байгаа. Юм ер нь хятадаас табаагаас юм захихаар сар болоод ирчихлээ. Сар 2 сар. Хятад дээр гой шааж байгаа шүү тэгтээ. Хятад гэснээс та гурын хамгийн сүүлд үзсэн кинодоос хамгийн гоё кино нь юу вэ? Хятад гэснээс гэж. Надаа нөгөө нэг юу Everything Everywhere All at Once саунд орсон байхгүй. Бити яраарай наадах чи үзег байгаа. Амар гоё гэсэн те. Чи ярмаар өнө бити яраарай. Please don't. Жохон юу кунфу хаасалт гэхдээ илүү trippy. I fucking love kung fu хасал. Гоё те. Илүү trippy тэгээд жохон philosophical. Бас funny юм уу те? Funny. За наад чи үзснэ бистэ. HBO дээр байлээ. Чи үзсэн юм уу? Үзээгүй байгаа. Кино үзэх заавалдахгүй нөө. Хажуудаа тавиал. Чи тэгтээ нэг хажуудаа нэг сүтс мүц тавьчаад ажиллаа хийдэм байлээ те. Дэлгэцэлэгт нөгөөх нь бистэ зүгээр. Хажуудаа тавьж юм үзнэ гэхээр
Уусаа ойлгохгүй шүү дээ. Зүгээр хажууд ингээд жоохон түшгээ болохоор ингээд iPad дээр юм зурж ийснаа зүгээр хажуудаа нэг жижигхэн скринээр ингээд TV шоумо тавьсан байдаг те. Гэхдээ ингээд харахад амар амархан байдаг хөхгүй юу? Нүдээ жоохон хөдлөхөд л ингээд дэлгэцэн харагдчихэдэг. Ингээл зураал ингээл хараал. Гэтэ тэр бас яг нэг ажлын онцлог байгаа хэл та. Тэр ингээд зураад юу яатсан бахад үлдсэн юм чинь гүйцэтгэл байгаа шүү дээ тий бодож мат. Юм бодож явахдаа ерөөсөө юм бичиж явахдаа юм уу эсвэл юм бодож явахдаа хүнтэй чадалж явахдаа юм үзэж чаддаг. Тэгэл яг technical shit хийхдээ ингээл сууждаг. Яриа хятадын талаар подкаст сонсоод би тэгтээ ойр хятадаар бүр амар хүчилж байна биз дээ. Fucking хятад Тайван хоёр гоё шаач юм тий. Тайванууд ойрд ерөөсөө Тайван яагаад амар тийм чухал үдэг мэдхүү яг юм олон улсын тавцсан дээр chips тэр fucking chipний одоо үйлдвэрлэлийг Америк Япон хоёр руу өгч байгаа компани экспортлж байгаа биз та. Тэгээд дэлхийд одоо пуужингийн системний үндсэн чипүүдийн 50% үйлдвэрлэдэг юм байна шүү дээ. Бүх чипнуудыг 97% амар монополцсон байгаа шүү дээ. Яг fucking байгалийн баялаг байхгүй улс те байгалийн баялаг байхгүй лалрын арлын те улс хөөгдсөн улс шүү дээ. Ер нь бол хятадаас хөөгдөө Тайванд очиод тийм хүмүүс ингээд яаж одоо ийм амар чухал болж байна те. Тайваныг хятадаас ингээд хүмүүс Монголыг тэгж хамгаалахгүй байхгүй. Хизээж тэгж хамгаалахгүй. Вьетнамыг хизээж тэгж хамгаалахгүй. Хятадын ямар ч хөршийг Тайваныг хамгаалдаг шиг хамгаалахгүй шалтгаан нь Тайван ингээд бүр дэлхий дээр амар чухал ийм индустриг хатгацсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн ядаргаатай шатцтай нөгөө нэг тэнийг яриагаар ярих чинь. Гэхдээ бид нар ч гэсэн тэхгүй бол Монгол бол нэр үнэхээр биш та ямар ч юуг л шахах бах төө. Зайлцл биш та. Мах үйлдвэрлэх. Ферминг. Grass fed beef. Best fucking beef in the world. Тийм амар мах шаачвал гэхдээ амар юм те. Гэтэ тийм амар махнууд байдаг шүү. Японы ингээд нэг 300 г мах байхгүй. Тэгсэн чинь тэр нь $200-300 ч шиг. Тийм Wagyu. Kobe стил чадвал Wagyu хоёулаа л адилхан. Хоёулаа адилхан тийм. Тийм амар тийм өөхтэй махтай. Тэгэхээр Монголд Mongi байгаа шүү дээ. Гэтэ unhealthy as fuck. Тэр чин бүр fucking эрүүл хамгийн дээд эрүүл бос юм нэж шүү дээ. Grass fed is яг хамгийн best хувьд бол best. Гэхдээ монголчууд вакцинжуулахгүй, айтайхан болохгүй бол тэгээд natural байгаад имэргүүлтэй биш та. Fucking. Тэгээд тэр Тайваныг харин хараал бодож л байлаа биш та. Лалрын жижиг арлын улс үжиж тэгэл бүр safe шаацсан биш та. Америк зүгээр үхэн хатан хамгаалж идэх шаасан биш та. Энэ л бүх компьютерийн лаптоп, компьютер, iPhone, пуужин face identity-г нь яг хүмүүсийн нүрийг хятадууд ингээд таньдаг юм нэг тэрийг хүртэл Тайванаас чипийг авдаг. Одоо тэгээ Тайван чипээ экспортлохоо болцсон чи хятадууд ингээд өөр улсаас бүтээгдэхүүн аваад тэгээ нөгөөдхөө задлаад чипийг ингээд салгаж аваад хийж яаж байгаа. Уламжлалт хятад дараа. Харин reverse engineer хийдэг. Huawei ч анх тэгдэг байсан юм шүү дээ нөгөө нэг reverse engineer хийдэг. Тий, тэгэл бүх технологийн шагаал яц тий. Гэхдээ ингээд дэлхий бүр үнэхээр яхаар хоёр хуваагдчихлаа шүү. Биш та. Гиснээс би нэг амар сони юм сонссон шүү дээ. Энэ ихтэй жоохон бууши сонсож магадгүй л дээ. Би ихтэй энд итгэмээр байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд Америкийн агаарын баазуудын ойролцоо ингээд нэг юм обжектууд ингээд байгаад байгаа. Тэгээ нөгөө UFO гэдэг үсэн шүү дээ тий. Тэгээ тэр UFO гэдэг термийг өөрчлөөд UAP гэдэг терм болгоцсон юм байлээ. Тэнгүүтлээ unauthorized phenomenon гэж нэрлэсэн. UFO байха болгоод UAP болсон юм байлээ. Тэгээд тэр обжектууд нь болохоор ингээд одоо агаарын сургууль хийж байгаа хэсгүүд ингээд байнга байж идэг заяа. Тэр нь ингээд онгоцоор нисэж байгаа нисгэгчд нь хүртэл ингээд тэр ингээд харж мараад утас бичлэг хийсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь ингээд ийм сенсорууд дээр бүгдээр бичигдсэн заяа. Тэгснээр тэр ингээд обжектууд нь ямар вэ гэсэн чинь ингээд амар том ийм translucent ийм бөмбөлөг байгаа гэж байгаа байхгүй юу? Мангар том translucent бөмбөлөг заяа. Түнгүүтлээ тэр дотроо ийм 2 метрийн харьцаатай нэг ийм кубуд байгаа гэж байгаа байхгүй юу? Гэхдээ яг ингээд бодит distraction нөп яриад байгаа юм уу? Нөп биш. Яг кино ёо бити яриараа бицтэй бас тэр яг тийм хүм гардаг заяа. Гэхдээ тэрнээс шал өөр заяа. Тэнгүүтлээ ингээд голдоо ингээд ийм хаашаашаа нэг 4 метрийн харьцаатай ийм кубуд байгаа гэж байгаа байхгүй.
Тэгээ ингээд team object-ууд ингээд банк байж идэг, сенсорүүд дээр нь гарч ирдэг. Тэгснэ тэр юмнуудынхаа ингээд нисэж байгаа нэг арга барил нь болохоор ингээд бидний ойлгохгүй сайн сонирж байгаа байхгүй юу. Одоо юу гэдэг ингээд онгоц монгоц нисэхээр ингээд trust үүсгээл хойроо ингээд утаа гараад агаарыг шатаагаал нэг юм үйл процесс болдог шээ тий. Team ямар ч агаарт ямар ч өөрчлөлт байхгүйгээр тэгж нисдэг заяа. Зүгээр gravity manipulation. Тэгснэ ингээд маневр хийж байгаа нь болохоор ингээд одоо ямар ч тийм технологиос бүр хэдэн 100 дахин тийм efficient байдлаар маневр хийдэг, эргэлт хийж байгаа нь. Тэгээд тэр ингээд битүүд ингээд нисгтэй заяа. Секундэд 2 майлын зай туулж тийм хурд нисдэг гэж байхгүй. Тэгсэн мөртлөө ямар ч нөгөө нэг ингээд тоос моос юу байлаа. Ардаа ямар ч үлдэгдэл байхгүй зүгээр газартаа ойрхон ниссэн ч гэсэн газараас ямар ч тоос моос босохгүй. Тийм. Дэрийг хөдөлгөөн 2 майл чинь хэдэн километр лээ. Ойролцоогоор 1.8 байдаг ш. 1.8 3.6. Тийм. Unauthorized юу гэлээ? UAP phenomenon. Тийм UAP. UAP-ийн ерөнхийдөө UAP гэхэр л гараад ирчлээ ерөнхийдөө. Тэгээд саяхан 4-5-6 сарын үед Пентагоноос тэр нөгөө нэг UAP-ийн бичлэгүүдийг ерөнхийдөө паблик цацсан юм билий юм болоод байгаа гэд. Тэгээд баахан нөгөө нэг бичлэг юу хийдэг хүмүүс, тийм хүмүүс ингээ бүгдээрээ судлаад ингээ энэ бичлэг нь эвлүүлэг байна уу, бод бичлэг байна уу гэдээ амар олон анализ хийгээд тэр нь бүгдээрээ ингээ бод бичлэг гэдэг нь үнэн байна гэдэг нь батлагдсан. Тэгээ яг ингээ тэр юу байж болох вэ, яах вэ гэдэг дээр ингээ амар олон юм science conference юмдаас айгуух болж байгаа юм лээ. Тэгэл бид нарыг хараад стакотыг харлаа. Тийм яагаад тэд нар энд ингээ байгаад байгаа ингээд амар их дискшн бас болж байгаа байхгүй юу. Тэнгүүд ерөнхийдөө ингээд тэд нар бид нар зүгээр л ингээд ажиглаж байгаа. Угаасаа хөрхидөөл гэж харж байгаа шүү дээ. Самгчнууд яах нь вэ? Одоо жишээ нь ингээд ойд ингээд самгч байх юм бол хүмүүс ирээл ингээд дунд нь суудсан бичлэг хийгээл нэгтгэдэж шүү дээ. Marvel-ийн нөгөө Watcher шиг өгч шүү дээ. Юу ч хийхгүй харааш тий. Technically ингээд за хоорондоо тэнэгтчихэл байна даа гэж хараад байж дээ. Гисэн чинь заяа яг энэ UAP яг энэ шит нь болохоор бүр 90 он 80 он моноос хойш ингээд хүмүүс ингээд тэрийг анзаарцсан ингээд бичиж мичдэг гэсэн байна. Баха 1949 онд хамгийн анхны ийм UFO ийм асуудал болсон байхгүй. Тэрнээс өмнө ч гэсэн болсон. Гэхдээ хамгийн documented гэж Roswell-ийн crash. Тэгээд Roswell нөө юм унсан, New Mexico-ийн Roswell юм унсан гэж ярьдیں۔ Тэгтээ унсаагүй мэдгүй. Тэгээд одоо тэр нөө Area 51 байгаа шүү дээ. 51-р зон чинь тэнд байдаг байхгүй. Тэгээд яг нөгөө нэг яг энэ биетүүдийг тодорхойлж байгаа тодорхойлолт нь яг ингээд таарч байгаа тийм артиклууд болохоор тухайн үеэс л гарч ирж ирсэн юм лээ л дээ. Клен дээр үед. Тийм. Тэгээд бас ингээд нэг юм бит унсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэр битээс нь нэг юм хүмүүсийн бидний үеийг системд байхгүй тийм химийн элемент одоо нээсэн гэж байгаа байхгүй. Тэр элемент нь болохоор одоо element 150. За. Element 115 гэх шинэ элемент гарсан. Тэр radioactive элемент байгаа байхгүй. Тэнгүүд бид нар ингээд тэр элементийг ашиглаж чадаад ингээд задлж чадах юм бол бид нар баг гэрлийн хурдаарч нисэж чадхаар тийм эрчим хүч шалгаруулах боломжтой тийм элемент байна гэд. Ярьж байгаа юм байлаа. Нэг иймэрхүү bullshit-үүд сонссон. Тэгээд энийг ярьж байгаа хүн нь болохоор бүр ингээд яг энийг ингэж ярьж байгаа хүмүүс дандаа ийм American Navy хүмүүс байгаа байхгүй. 15 юм байна тий. 50 гэсэн чинь тэгээ сүнөөгч онгоцны нисгэгч тийм хүмүүс. Тэнгүүт ингээд одоо нөгөө нэг юм тэд нар чинь байлдааны сургууль тэд нар хийж байгаа шүү дээ. Тухайн нөхцөлд ингээд ийм харсан ингэсэн тэгсэн гэж ярангууд нөгөө нэг тэр хүмүүсийн монитор хийж байгаа хүмүүс нь ерөөсөө тэр яриаг нь явуулдаг. Тэгэл за ингээд одоо дараагийн даалгаврын ингээд ийм маневрын ингээд тэгэл шууд ингээд тэр яриаг байхгүй болчдөг. Тэгээ яг ингээд энэ мэдээллийг одоо яг ийм classified болгох гээд болгож чадахгүй болох үгүй нь мэддэхгүй ер нь бол ингээд сул ингээд явж л байгаа. Тэгэл амар олон хардлагууд л байгаа юм байл л дээ. Хятадууд, Оросууд ингээл тийм дрон хийцэн те. Тэр дроноор ингээд бидрийг ажиглаад ин гэдэг ч юм уу. Тэгтээ тийм шаач чадахгүй л хөлтэй арай. Украиныг эзэлж чадахгүй байгаа улс тийм хийлээ юу. Факт юм сте. Тийм дрон хийчихвэл тэгээд шууд бүгдийг гаргаад тэг бөмбөгдөөл хин хамгийн том бовтой харуулчихна. Хамгийн том эрхт. Хин хятад бол тэг хин хамгийн том жижигхэн бовтой гаргах болно. Юу ч мэддэхгүй ингээд дээр нь очиж байрлсан байгаа байхгүй те. Тэгэл гэлж. That's so boring гэхдээ тэгэж нэг улсыг эзлэх. Тэгсэн чинь зарим хүмүүс нь болохоор ингээд тэдрийг зүгээр нэг юм онгоц биш бас зүгээр ингээд өөр газарс исэн юм юу байгаа ах гэдэг байгаа байхгүй.
дронууд artificial intelligence-үүд байгаа гэж хүн байхгүй органик юм байж чадахгүй л та GeForce-ыг дийлэхгүй байгаа байсан. Liquid болно шүү дээ. Нөгөө тийш явахад. Тэгснээ хэрвээ ингээд органик ямар нэгэн тийм биет амьд юу байсан бол бидэртэй контакт хийх гэж ямар нэгэн байдлаар оролдох байсан байх гэсэн нэг юм гээс байгаа байхгүй. Биста харигаарийнхан батглаар тийм нөгөө нэг шоргоолцсонд хоорондоо байлддээ штэ. Амар байлддээ штэ. Курскээс акт нэг сүулт нэг бичлэгүүд хийсэн байсан. Fucking дэлхийн дан шиг юм болдог. Тэв дамсан тий. Нэг нүүдэлчин шоргоолц пистакууд л монголчууд шиг. Америкийн нөгөө нэг ямар шоолжиг амар гэдэг лээ. Fire ants тий. Тэгээ тэр нэг нүүдэлчт нь нэг үүрнээс нөгөө үүрийг очиж цөлмөж амьдэрдэг. Тэгсэн чинь нэг боолчилдаг тий. Нэг нөхдүүд нь болохоор юм том толгойтой юм шоргоолцнууд юу яцсан нөгөө үржүүлсэн. Тэгээ тэр нь ингээд нөгөө нэг нүүдэлчт нь ирэхлээр үржүүлэхгүй шиг ингээд хувьсаад юм болсон тий. Өөрийнхөө нөгөө нэг үүрийг ингээд толгоогоор тагалцдаг. Тэгэнгუут нөгөө нэг нүүдэлчин пистакууд нь ингээд маажаад орж чаддгүй юм хатуу юм толгойтой тийм гараад ирсэг. Яг нөгөө нэг бид нэр ингээд шоргоолцнуудыг хараад би нэг алхахыг хараал те wow so interesting гэл те нэг тусалж болохгүй те бити үр байгалийн яг тэрнтэй адилхан те харж байгаа бах те хараа нэг шургаалцыг хоёр талаас ингээл таталцаж мал яа гоё шааж энэ шар ийм нэг ийм улаан өнгөнд дуртай жижигхэн бавтай шургаалцнууд нь ойрд амар шааж байна те амар шааж энэ нэг хажуудлынхаа энэ нэг шаргаалснуудыг бүр хүүс тэмтэрж гин хооронд нь үржүүлэхгүй байна те хүүхдүүдийг шоронд хийгээд байна гэж те нөгөө нэг хойд хэсэгт байдаг шаргаалцнуудыг нь өөрсдийнх нь хэлээр яриулахгүй байна гэж шааж байгаа тийм. Энэ нэг өөрсө хоёр адилхан баажгаа хоорондоо байлдаад байх юм шиг ямар тэнэг юм гэж байна. Нэг нь арай том нөгөөх нь арай жижиг. Эзэлж чадахгүй байхын том нь жижиг нэ гэж тийм. Тэгснэ ингээ энэ Монгол гэдэг улсыг харах гэсэн чи юу ч харагдахгүй юм гэж байна. Нийл утаа гэж байна. Тэр чи хамаг юм гаднаас аваад байна шүү дээ. Ямар тэнэг юм бэ? 90% баг гаднаас авч штэ. 97% гэсэн штэ. 97% бид ч тэнэг юм шиг 97% гаднаас авъя. Импортлоод штэ гэж. Зээл. Яаж энэ тэнэг байж болтой бэ харах шаа. Entertaining as fuck байгаа. Нэрэл бид нэр шоргоолцнууд юм байна дөө. Өөс шоргоолч харагддээ штэ. Том мот руу очихоор түмэн бомон пистакууд юу хийж байгаа мэддэхгүй юу те unpredictable те юу болоод байгаа мэддэхгүй нэг хандаа дарж авах юм бол ер нь хамгийн том хотод руу очиод нэг гудамжаар яг ажил тарж явах үе тэгж зогсох хэрэгтэй те зогсоол эсвэл нэг гүүрэн дээр очиод зогсонгууд тэгэл бүх юм утахгүй санагдаж хинч биш юм шиг санагдаж no one gives a fuck те за ер нь Монгол руугаа очиж гоё шайдаа тийм шүү нэрэ үнэхээр тэгээд бодсон чи яг нөгөө түвшин дээр ярьжсэнаар ингээл бид нар юу яах хэвтэй юм хостой гэд тэгсэн чи нөгөө бид нар ингээд дайсан хэрэгтэй гэ нэгтгэх дайсан хэрэгтэй гэж тэгсэн шүү дээ. Тэгсэн чи тэр дайсангууд нь одоо гараад ирдэг шээс баг. Харьяаргийн пистакууд. Харьяаргийн пистакууд. Гэтэ бидэрт ямар чанс байхгүй л дээ. Мэйл шаадаг юм л. Тэгээ юу үзэхээр нөгөө нэг Planet of the Apes шүү дээ. Нөгөө сүүлийн хамгийн ремейкийнх нь хамгийн ремейк гэнэ приквелийнх нь нөгөө нэг эхний хоёрыг л үзсэн. Бөөмө байлдаг морцоор хамгийн сүүлд нөгөө нэг байлдсан шүү дээ. Байлцсан чинь нөгөө хүмүүс хоорондоо байлтаа шахаад байдаг. Дэлхий сүрэх гэж хахад хүмүүс хоорондоо байлтаа шахаа. Яг common enemy гарч ирсэн ч гэсэн хүмүүс хоорондоо л байлтаа. Юун дээр тэгдэг тийм юу шиг нөгөө нэг arrival дээр нэг хятад солиороод идэг те биз та. Йоо arrival амар кино те. Fuck би тэр кинонд л амар. Тэгтээ хятад амар лайк хийхэд хэцүү биш таку тийм үү. So unlikable. Бүр ингээд би arrival-ыг юу өнгөрт үжисэхгүй тэгтээ англи хэлээр доотх нөгөө subtitle нь өнгөрөөр тэгсэн чинь яг нөгөө complicated хамгийн сүүлд нөгөө хятад юм хэлдэж шүү дээ. Ошоо онсон юм аа. Subtitle гарч ирдэ шүү дээ. Тэгсэн чинь тэрийн өнгөр subtitle нь дараа шаацс. Тэгээд киноны хамгийн чухал хэсгүүдийн нэг нь ойлгоогүй байдаг. Хятад генерал нь хятаар юм хэлхийг нь доор нь англиар орчуулсан байгааг нь өнгөр subtitle нь орчуулгыг нь орчуулад арсан юм шүү дээ. Тэр so fucking stupid. Йоо гэхдээ өнгөрчүүд юу н жоохон kind of даам шүү дээ. Тэгээ яг монголчуудтай адилхан юу адилхан юм. Магар нүүдэл чинь тэнийг биш. Муухай ааштай гэхдээ цагаат тулахаа бүгдээрээ жоохон аимхай. Тий. Тэнгүүтлээ Унгарууд чинь Европын хятадууд гэдэг шүү дээ. Тийм үү. Европын хятад чинь туркууд биш юм уу?
Турк чинь Европ бол байж чаддгүй. Европын холбооч ороогүй өөрсдөө зүгээр Европ гэж боддог. Гэхдээ яг Европ бол хүлэн шүрэгддэггүй. Турк лайта бистак шүү. Монгол бидний өвлгийн нутаг гэжтэй Европын холбооныхон болгош. Бүрчоны өрс. Бүрчоны өрс гэж. Яг тэр яг эдийн засгийн асуудал байна. Бичээс НАТО те нэг. Унгруудыг Европын хятад гэдэг юм уу те. Тэгсэн унгрууд нь өөрсдөө хятад дургуудыг үзье яддаг баг. Яа тэгэхээр юу нэг жижиг дунд үйлдвэрлэл бизнесүүдийн хятадууд эзлээд авцсан л айгүй олон мөнгөтэй хятадууд ороод ирсэн. Гой машин унаа төвтэй цайтай юмнуудыг хэрэглээд тахаар пес оф идэг хөө. Дургуун өрөөш. Англид байхад Оросууд амар баян байдаг гэсэн. Хамгийн гой байшин, хамгийн гой машин Оросууд ундаг. Тэгэл хүүхдүүд. Харин Оросууд яг ингэдэгтэй ингээд яг Оростойгоо Оросууд нэг хөгжихгүй яг бидэртэй ер нь бол захын одоо хотууд нь бол бидэртэй л яг Монголд л яг адилхан байгаа шүү. Би нэг 5 минут нэг наадах чинь гой тайлбарлаа түүх ярьчих уу гэшээс. Зааж. Наадахын дээр чи яг юун дээр Оросууд одоо нөгөө нэг би яг хэлчих. Shit sorry би чам март. За гэд тэгэхээр чи би fuck. За байж гэсэн юм уу? За гэсэн юм уу? За байж гэдэг утгатай. За чи санаараа заяа. Яг Орос ч нөгөө нэг монголчууд ингээд эзлэгдэхээс өмнө айгүй олон юм жижиг юм нэг ханхуут улсууд байгаад байгаа шүү дээ. Уралаас тэгтээ цаашаа Сибирт бол байхгүй. Биднээс айгүй хол. Одоо Киев, Беларусь, тийм. Тэгээд Москва тэр бүгд тийм. Ростов байна тийм. Тэгээд яг ингээд Оросын яг одоо хамгийн том юм төв нь Украин байсан байхгүй. Киев нь Рус гэдэг байсан шүү дээ. Киев нийслэн тийм. Тэгээд соёл нь болохоор нөгөө нэг Бизанттай айгүй ойрхон. Зүүн Ром эзэнт гүрэнтэй ойрхон. Тэгээд цусаараа айгүй их холбогдсон. Тэгээд юугаараа шашнаар холбогдсон. Хоёулаа үнэн алдартай шашинтай тийм соёлтой. Тэнгуут монголчууд хурж ирээд бүгдийг эзлээд сүнөөгөөд тэгснэ Монголын одоо яг Оросд тогтоосон Монголын ноёрхол хамгийн эдийн засгийн хор уршигтай хамгийн муухай ноёрхол байсан гэж байгаа байхгүй. Хятадтай харьцуулах юм бол тэгээд Төв Азтай харьцуулаад Араб Дундад Азтай харьцуулах юм бол яг Орос бол хамгийн одоо нэг муухай экспириенсийг нь эдэлсэн гэдэг ч байгаа байхгүй. Яг хүчндүүлсэн юм шүү дээ. Тийм. Яагаад тэгсэн бэ гэхээр нэгт бүр ингээд хамгийн өөр харагддаг юм зөө. Соёлын хувьд хамгийн өөр, шашны хувьд хамгийн өөр. Тэгээ хоёрт гол асуудал нь яг тэр Киев одоо тэр нөгөө нэг Украины тэр газар Босфорын одоо тэр нөгөө нэг бомбттэй Оросуудын fucking гүүр мүрээ бөмбөгдүүлдэг те Камир гэл шаагаад байгаа тэр газар байгаа шүү дээ. Тэр чинь болохоор одоо ингээд хойд Европын худалдааг юутай газар дундын тэнгистэй холбогддог байсан амар том цэг ихгүй. Тэрүүгээр худалдаа явагддаг. Тэгж Киев амар баян болж исэн байхгүй. Ер нь бол тийм болохоор Кевин Рус гэдэг байсан. Тэнгууд монголчууд эзлэнгууд монголчуудын гол зорилго нь юу байсан бэ гэхээр худалчаа арилжаа ч юм уу элдвийн янзын юмар тэгээ Оросыг хүчрэх байлгах гэхээсээ илүү экспорт хийх зорилготой, мафийн шиг нөө цөлмөх зорилготой тий татврын юм системтэй. Тэгэнгუთ бид нэр тал газрын хүмүүс тэгээд шууд Киев чин далаатай ойрхон. Тэгэхээр бид нэр удирдахад хэцүү. Тэгэхээр хамгийн боломжийн одоо яг нэг бидний ингээд юм Бат сарай гэдэг хот байгуулсан байхгүй юу? Караван сарай гэдэг шүү дээ. Нэг юм жим тий. Караван сарай одоо хот төв гэсэн үг байхгүй юу? Бат сарай гэдэг юм хот байгуулад Батханы Киев далаатай ойрхон. Киев чин далаатай ойрхон гэдэг нь одоо Киев, Украин, Босфорын хөндөй яг тэр хэсэг одоо нэг юм далаа дээр суурилсан худалдаагаар баяжсан тийм хэсэг байхгүй юу? Ер нь бол тэгэнгუთ нөгөө нэг мөрөнгөөр юмнууд нэрдэг юм шиг далаагаар биш. Яг хөө гэхдээ усаар л дамжиж бүх худалдаагаа хийж хар нуур тийм black юучлээ те. Тэгэнгუთ ингээд яг монголчуудын одоо тэр ноёрхлоо тогтоох хэрэгтэй байсан юм тал газар. Тэгэнгუთ зүүн хэсэгтээ ойрхон хот нь Москва болж тарж байгаа байхгүй. Тэгээд бид нэр ерөнхийдөө бол Москваг өөрсдийнхөө одоо ойрхон төв болгоод тэгээд Оросын төв Киев байхаа болоод Москва болсон. Тэгээд нийслэл нь ер нь бол Москва болчихж байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд яг Оросууд яг ингээд монголчуудаас амар хамгийн муухай юм сурцсан зөө. Дээрэм тонуул хийгээд ард түмнээ ингээд боолчилдаг тэр системээр сурцсан. Тэгээ тэрийг одоо хүртэл ингээд олигархууд нь шаагаад байгаа байхгүй. Тэгээ ингээд ер нь бол Оросын ингээд хаан хүү тэгээ ингээд ноёдууд ямар боярууд гэдэг үлээ те. Тэдний гол үүрэг нь юу байсан бэ гэхээр өөрсдийнхөө богатир баатруудаар дээрэм тонуул хийхээсээ илүү нөгөө хүмүүсүүдээр татвар цуглуулдаг. Тэгээ тэр татвараас өөрсдөө аваад
монголчуудад ихэнхийг өгөөд өөрсдөө ингэж авдаг. Ийм эдийн засгтэр ингээд 200 жил байсан. Тэгээ монголчууд зайлчж байгаа шүү дээ. Бид нар ялагдаад зайлаад нүүдэлчд байхгүй болонгууд Оросын цаарууд яг энэ тогтолцоогоор тэр нэг Иван Грозный ч яг энэ тогтолцоогоор тэгээ ингээд нөгөө нэг боолчлалын системээр хүмүүсүүдийг ингээд газартаа ингээ уйчдаг серфтом. Тэгмээд Европ ингээл тэнд нь ингээл хөгжөөл демокраси шаагаал те экономи өөрчлөл индастриал шаангууд Оросууд ингээд яг тэр нөгөө нэг монголчуудын тэр нэг юм балмад аргаар ингээл байгаа л гэдэг. Монгол нь баг арай гайгүй шаагаад байгаа хөөхгүй. Тэгсэн чинь ингээл байгаа л байсаар байгаад тэгээд ерөнхийдөө бол коммунист тусгал болоо шаачж байгаа хөөхгүй. Тэгээд тэр коммунистууд нь бас нэг ялгаа байхгүй те биш та. Коммунистууд нь яг нөгөө нэг автоном улсуудаа яг татврын аргаар бүх нөгөө нэг юмыг нь авдаг одоо Hunger Games шиг биш үү баг л Украинчууд ягаад Оросууд дургүй байдیں гэхээр яг тэр л байхгүй нөгөө Голодомор гэдэг хамаг Голодомор гэдэг юм уу Голодомор гэдэг нөгөө нэг өсөглөн тийм Украины амар Казахстанд бас яг адилхан болж исэн хамаг нөгөө нэг хоол хүнсийг аваад татвар болгож аваад өсөглөн болоод хамгийн Европын хамгийн шинэ жилтэй газар өсөглөн бодоод хүмүүс нь идэх хоолгүй өсч хүч ин гэд төсөөлөхөр амт тэнэг байгаа шүү. Харин тийм амар болтол нь дарлаа хийцэн болохоор хэдэн сая хүн өгсөн. Тэгээ тэрийг үер нь ихэнх нөгөө нэг мэдээлэл угаасаа зөвлөлт хаалттай байсан юм чинь бүгдийг нь дараа хийцэн. Гэтэ угаасаа тэгээд яг түүхийг бол 100% дарж чадахгүйгээс хойш тэр чинь 2 дугаар дайны өмнө болсон өсөслөглөн те 30 оны үед амар шаас нөх хүүхдээ иддэг үе штэ те биш та. Тэгээд хүүхдээ идэж болохгүй шүү гэд пострууд байдаг шүү. Remember те хүүхдээ идэж битээ идээрээ. Монголтой яг адилхан нөгөө юу хамаг нөгөө сэхэтнөө эсэргүүцсэн хүмүүсүүдийн нөгөө нэг феодлууд болгоод дүрслээд өөртөө нь гайгүй тариач даалаа ийцэн тийм ажил хийж мэддэг тариач даалаа ийцэн. Монгол нөгөө зургууд байдаг шүү нөгөө феодал хар шар феодал гэх нөгөө марцан шар байх тийм. Нөгөө нэг юм амаа ангаацсан ингээд залгиж байгаа тийм. Тэр тэгтээ хүчтэй зураг санагдав. Тэр тэгэл яг муу сайн тэнийг Орос Пестако тэгэл биднээс л ер нь хөөрхий хамаг муу юмаа сурч. Оросууд ингээд одоо энэ тэгээ жижиг хотууд нь тэгэл яг Орос их нэг хөгжилтэй Москва, Петербургээс л хүмүүс төсөөлт юм шиг яг үндэ тийм биш. Улаанбаатараас 7 яа шат шүү дээ хийх юм байхгүй тэгээд харт тамхитай агт бүр ингээд крокодил шат крокодил тий крокодил бүр аим шат шүү дээ. Үгүй маань өгцөн байгаа шүү дээ. Юу маань Vice нөгөө нэг гоё ахта тий битүү докюментари гэдэг үст крокодил гэх ингээд харт тамхи байгаа байхгүй юу. Тэрийг ингээд юу өөрлөгөө тарьдаг. Тэгээд ингээд буруу тарьчих юм бол ингээд эд иш чи ингээд үхээд хамаг ингээд одоо биений чинь мах чинь ингээд ялцраад гуйжиж унаад бүр ингээд үхээд яс чинь ингээд гараад ирдэг. Йоо. Тэр бүр синтетик юу лээ хероин нөлөөтэй тэр чинь хямдхан тийм хероин. Anyway ингээд Оросууд ингээд баян Оросууд нь ингээд Оросуудаа ингээд ядуу байлгадаг мөртлөө баян Оросууд нь бүх хүүхдүүдээ дандаа барууны Англи, Америк ингээд хамгийн өөрсдийнхөө гайгүй гэж боддог өөрсдийнхөө нөгөө нэг publicly үзэн ядж байгаа юм шиг ярьдаг орнууд руу хүүхдүүдээ явуулж амьдруулдаг. Монгол тэрийг нь тэгэл хөрхөс сураад шүү дээ. Ятууч гэсэн тэгдгэл юм л шүү дээ хүүхдүүдээ явуулал. Тэр нэг хятадын нэг амар тийм бас тийм инфлюенсер нөхөр байд юм байна л та. Би бас тэрний сая нэг кейсийг уншижсэн шоронд орцсон гай. Тэр тэгсэн чинь Beverly Hills амар хаустай амар rich guy. Гэхдээ өөрийнх нь гол нөгөө нэг одоо голоо зогоодог юм нь хятадын CGNTV лүү бас нэг тийм network амар арай нэг тийм дээр CCTV юм байлээ л те. Тэрэнд нөгөө нэг Америкуудыг муулдаг ажил хийдэг. Тэгээ Америкуудыг муулдаг, барууных нэг муулдаг. Тэгээ Тайваныг эсэргүүцдэг, Японыг үзэн яддаг ажил хийдэг. Амар rich. Тэгснээ гэр бүл бүгд Америкт амьдардаг. Өөрөө Америк руу байнга явдаг. Тэгснээ юу яасан нөө нэг ингээд энэ нөхөр чинь ингээд Америк руу яваад штэ нэг Weibo тэр хүмүүс комплейн дэдгсэн чинь та нар ингээд ажил бодит амьдрал гэдэг юмыг ингээд ялгаж салах хэрэгтэй гэсэн чинь засгийн газар нь тэр нөхрийг юу яц баривчлаа шатсан. Одоо шоронд байгаа. Тэгэхээр Монгол аль руу тэгдэг те гэж. Монгол хятад гэсэн хятад хөргөн мөргөнтэй тийм юунууд байна. Ирэх мэдлэлтэй хүмүүс байна гэж. Монголд барьж байгаа амар өндөр барилгуудын эзэдүүд нь бас ер нь
Монгол иргэншилтэй хятад хүмүүс байдаг шүү дээ. Ирлий зүуд байгаа. Амар монголоор ирнэ. Ямар ч асуудал байхгүй. Зүгээр би анх уулзаад Монголын байх гэж бодсон. Тэгсэн чинь 2 3 үеэрээ Монголд амьдэрсэн хятад байхгүй. Тэгээ Монгол нэр мэртэй. Нэг гайлын нэг дарга үүдэг мэдхүү. Одоо тэр хүн байгаагүйг нь мэдэхгүй байна. Зурагтаар ямарчсан гарч ирсэн. Fucking Chinese. 100% Chinese. Таны ээж юм аашгүй. Yeah. Чин баяташ сайн хоошоо явах юм бол ханг шахгүй. Chinese motherfucker shit. Тэгснэ гэр бүлийнхэн тухай яриа шагаад байна. Яа тийм гайлын дарга хятад нөхөр. Тэгээ нэг хятад нэг юм нэг сэрэг толгойтой байдаг шүү дээ. Нөө үсэн амар шинхэн. Тэгээ нэг холоос ингээд харахаар нөө яг өөрийнх нь толгой нэг гэрэлтдэг те үсэн ингээд тийм нөхөр Монгол телевизээр юм ярьсан сууж ойрчиж байгаа халцраад байгаа шүү. Хүүхэд нь хэм блэ? Хүүхэд нь Шинлоо гэдэг нэртэй. Шинлоо. 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 23-т явдаг хятад хэлний. Их хэлээ сурах гад. Тэрийнх нь хайгаа нэлээш. Гайлын дарга шүү дээ. Гайлын дарга юм хөхт. What the fuck. Харин их хэлээ сурах гад. Хятад хэлнээрээ сурдаг гэж. Chinese is so cool гэхдээ. Тийм би хятад хэл сурах гэж бодлоо. Хятад хэл солонгос хэл сурах гэж бодож байгаа. Гэтэ яг Тайван хятад хэл сурмаар байна. Traditional, simplified биш. Кантон. Тайванчууд мандаринаар гэхдээ мандарин. Тийм юу traditional Хонконгчин кантон шүү дээ. Өмнөх можууд нь кантон. Надад тэг кантон гоё санагдав. Гэм наа нэг жоохон Вьетнам юм шиг те. Нэг юм сунгаж ярьдаг наа. Гэм наа. Бэнгажанга кунфу асл дээр хитэн хятад көөтүүд байдгүйс миний багтаач хэлсэн. Баанжан паа гэдэг ярьсаасаа нөө нэг гачин нэг ус засдаг писта байдаг шүү дээ. Усанд орж идэв шүү дээ. Жижигхэн царгаар гэсэн. Усанд уусаа шатчихдээ шээ. Баанжан паа шатдаг. Баанжан паа бэнгажанга гэдэг нэг бас нэг хэсэг байт юм ба. Тэр нөө мафийн писта. Нөө юу Dynamite шидсэн чинь малгайгийн дэлгэлээ текста гараад ирдэг тэгсэн чинь харж байна. Бэнгажанга гэдэг. Хүүдэттэс гэсэн. Бэнгажанга. Тэгээ би анх яг хятад ер нь яг юм simplified юу ч бүгдийн сонсоо муухай гэж боддог ус хэвгүй. Ийм тийм чихэн тасаагүй болохоор. Гэтэ уг нь бол хуршүүд мөртлөө ягаад ч юм ингээд хуршийнх нь хэлнэ орс хэл сонсохоор ингээд баг төрлөг хэсгээ ойлгож байгаа мөртлөө хятадын сонсохоор ингээд муухай яа. Им харийн хэсэг сонсогдоод бүр ерөөс тасаагүй тийм л байгаа байхгүй. Тэгэл хэд дуудаа хятад яваал ингээд Нигаав гэж гарч ирээд. Нигаав гэж гарч ирснээс хойш ягаад ч юм ингээд хятад хэл муухай сонсогдоо болцсон шүү дээ. Тасаад. Үгүй. Тэгэд өөрөө сурмаа санагдангууд муухай сонсогдоо болч тийм л. Рекламын хятад амар гоё ярьдээ шүү. Шүн тийм гарч ирж байгаа. Жика шүн тоолаа гэлтэй. Аюу тийм юу тийм монотон хэл биш. Аюу тийм нэг дуудлагуудаа яг ингээд дээшээ доошоо яг тэрүүгээр нь дуудах хэвээр. Ер нь хятад тэл сурхал нөгөө нэг ярианы нөгөө нэг дуудлагуудыг сурах айгу хэцүү юм шиг байна тий. Тэгэхдээ монгол хэлээр ч гэсэн балер ярьдаг пистакууд байдаг шүү дээ. Амар муухай сонсогддог. Байдаг тий. Тэгээ нэр нөө ярьж байгаа л хүн би бол хятад хүмүүс хятадаар ярих надад ерөөс таалагддаг юм аа. Ялангуяа хойд модын хятадууд ер нь телевизээр киногаар харахлаар гоё байдаг хөхгүй юу? Реклам сонсох гоё. Тэгээд хуучин зүгээр юм аа. Зүгээр юм аа. Би бол ийм everyday Chinese хүмүүс хоорондоо ярих амар дуу. Угам яа орилж орлол писта бом шидэж үтэл амар муухай үүдэг би зөндөө харж ирсэн писта. Нүрдэр боб. Эко даушаа гэсэн. Тэгсэн чи negative Chinese гэх нэг хэдэн 3 писта суусан. Монголыг ярьцтэй. Тэгээ заваа ярьдаг. Хаяа Монгол үнэхээр балаар ярьдаг астай. Нэг руугаа 10 шидэд. Би ойрд нэг юм realize хийсэн. Сэргээш амар гоё юм бил шүү дээ. Дээр үеийн сэргээшүүд. Тийм амар гоё шүү. X2-ийн. Тэгээд тэр нэг сэргээш тэр нөө дандаа historic шаадаг байсан шүү дээ. Тэрэн дээр нэг Монгол гамингууд дээзлэгддэг хөхгүй. Тэгсэн чинь аглуу нэг хятад писта болцсон орж ирдэг мэдхүү. Богд дээр тэгстэй нэг цаас гарч ирсэн. Шашин торын тэргон гэснэ богд танд махи ясалж гэсэн. Пиг шат. Амар fucking disrespectful. Тэ уусж байгаа юм амар. Тэ махи яслаг гэсэн. Пиг. Юу шиг шааж штэ. Дүүн шиг шааж штэ. Нэлмаа шаад.
Гэхдээ яг Сергей шиг гинэ хуучин нөгөө хошин шоудыг харахад яг 90-ад онд тэгээд 2000-ад оны эхээд үеэр бол айгу айтайхан байсан юм шиг. Тэгээд юу тохиолдсон юм мэдэхгүй. Тэгээд мөнгө creativity-ийн дуусаал мөнгөтэй болоод яг тийм өсөглөн байсан яг юм толгойн ажилтдаг байсан баг л та. Толгойн ажилтдаг байсан хүмүүс бүгдээрээ тэгэл ийм comfort zone-доо ороод эсвэл нөгөө нэг бата юун дээр л нэг өөрийнхөө подкастн дээр ч л дандаа нэг жижиг хэмжлэгийн яваад дит юм аа. За ер нь ингээ улс төрийн талаар яриха болидоо мөнгө ч ороод ирчлээ гэж шатсан шүү дээ. Тэрнтэй адилхан sold out болсон ч биш магтгүй. Илтэн sold out болсон. Сая нэг хин доромжилсан гэдлээ бөөнрөө жагсаа шахадсан шүү дээ. Тийм үү. Үзээгүй юу? Үзээгүй. Онон боёо өдөр ингээ хам зогсоо шатсан. Гिचээ. Нэг улс төрчиг өмөрөөд байгаа юм уу те? Үгүй өмөрөөгөө зүгээр эсэргүүцээд биднийг алиалагч гэж доромжлоо гэд жагсаа шахадсан шүү дээ. Яа алиалагч болцсон шүү дээ одоо бол. Гэхдээ үнэхээр Сергей шиг харахад амар creative байсан юм билээ. Тэгэл дуулдаг, бүжгэлдэг. Тэгээ тэр historic shit мэтийг бүр амар гоё гаргах. Тэр нэг Монголын түүхийг нэг яг тэр нэг ийм нэг 20 жилийн түүхийг амар гоё гаргацсан байхгүй юу? Нэг лам хүүхдүүд нэг ийм улаан нөгөө нэг ийм юуны коммунистийн хүүхдүүд ингээл хоорондоо зодтолдог нэг тийм нэг анги гарч байгаа байхгүй. Тэгсэн чинь гинт дайм болсноо биста хятад ороод ирж байгаа байхгүй амар фаны. Тэгсэн чинь хятад орж нэг Монголыг алснаа нэг хятаас нэг Монголын цогцсноос нь тэр хятад нэг юм булаасан чинь хин борон онгор орж ирснэ. Буудснаа нөгөө булаасан чинь юу ардын өсгөлийнхөө орж ирснэ борон онгорыг алснаа булаасан булаагаа шаачдаг. Яг ингээд нэг юм 3 юм нэг үйлдэлээр амар efficient ингээд яг тэр үеийн тэр түүхийг ингээд харуулчих жоох. So fucking creative. Одоо тийм байха болцсон шүү дээ. Айгу том crew ажилтдаг. Тэгээд мэрэгжлийн хүмүүс яг ажиллаа хийж чаддаг мэддэг хүмүүс. Директортай байсан болохоор шал өөрөөс одоо тэгэл хин үсэн кино гээл хин үсэн зохиолчид тэгэл харчаа хуулаа шагаад сая нөгөө нэг Love Death Robots-ийн нөгөө Witness-ийг дуурайцсан Rosita гэдэг дуурайцсан. Гашаас тийзер гаргаж шатсан үзсэн үү? Rosita гэдэг нэр нь чамчтай. Нэг exotic нэр өгмөр санагддаг бах те. Crystal Town, True, Elizabeth хотхон Rosita кино гэж те. Тэгээ бас нэг таалагддаггүй юм. Монголчууд өөрсдийнхөө түүхэн нэг сүулт нэг амар нэг тийм нэг викингчүүдийг дуурайсан юм хийсэн байсан шүү дээ. Тэрэн дээр ингээд нэг өөрсдөө нэг амар юм балмад индианууд шиг болгож шаацсан. Навсаасан хулгайчууд шиг. Shit. Яг witness-ийг зүгээр ингээд гарч байгаа үйлдэл нь адилхан юм уу те? Үйлдэл нь адилхан юм уу? Наа чи нөө Netflix үздэггүй Love Death Robots-ыг үзэж байгаагүй би стакууд л зориулсан баг төө. Яхаа ингэж боддог бах л та хүмүүсийг тийм нэг access байхгүй тэг масн дээ. Тэгээд тэр яг нийш нь тэнд байгаа болохоор энэ хүмүүсээр үл энийг копид ингэ хийчих юм бол бид тэр мөнгө шаачих юм байна те. Тэгж л боддог бах. Сайжц. Тэгээ уусаа тэгэл ягаад Монгол Netflix маадаг хүмүүс нэг үздэг бах уу? Нийш л ах. Тэгээ дээрээс мөнгө төлнө. Тэгээ хүмүүс яг ингээд наа чи мөнгө байхгүй тий. Наа чи мөнгө төлдөө шүү дээ гэсэн. Тэгэл энэ юуснээр битүү мөнгө төлөл үзэл байгаа шүү дээ. Тэгтээ тэгэл монгол хэл дээрээ л юм үзэж байгаа дөө. Аим шүү тий. Шийд орчуулгатай. Тэгтээ бас тулгаа хүүхдүүд нөө цэцэрлэгээр явж хүүхдүүд үзлэг хийсэн бохгүй юу? As part of his job. Тэгсэн чинь над руу энд монголоор ирдэг хүүхд байхгүй шүү. Бүгдээрээ өдөөс англиар яриад байгаа гэж. Зарим нь ерөөсөн монголоор ирэхгүй. Зарим нь өдөөс англиар ирэх. Алгадаа шүү. Тэгэхээр тэгээд бас тийм сонин хэлний нэг барьер гарч ирж байна. Гэтэ Монголдоо монголоороо яриач гэдэг нэг тийм хүмүүс үед монголоороо мэдлээч гэдэг нэг юм агрессив шахаад байдаг хүмүүс байдаг ш. Тэдэр одоо яг байх ёстой юм шиг санагдал англиар яриа шахаад шүү дээ хүүхдүүд. Харин бас нэг бүгд хийж байгаа. За энэ дараагийн дугаар дээр identity crisis-ийн өөр дугаар дээр.